За сайн байцгаана уу. Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргье. Төрийн албаны зөвлөлийн пүрэв гарагийн ээлжид сургалт эхэлж байна. За өнөөдрийн сургалтаар хувь хүний зан төлөв хандлагыг тодорхойлоход дэлхийн олон орнуудад өргөнөөр хэрэглэгддэг Майер-Бриггсийн сэтгэл зүйн тестийн хэрэглээний талаар Америк нэгдсэн улсын Конгрессийн намын сангийн мэргэжилтэн доктор Саруул Эрдэнэ багш та бүхэнд мэдээлэл хүргэнэ. Ингээд Саруул Эрдэнэ багшийг урьж байна. За баярлалаа та бүхэндээ. За миний дэлхийд харагдаж байна тийм ээ. За юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулъя. Миний бие Мөнгөмрийн Саруул Эрдэнэ хилшиллийн ухааны мэргэжилтэй доктор цолтой одоогоор Конгрессийн намын санд Монгол намын мэргэжилтэн хийж байна. За үүнээс өмнө Америк нэгдсэн улсын төрийн департаментын гадаад албаны дээд сургуульд 10 жил багшилсан. Одоо Конгрессийн намын санд ажиллаад бас 3 жил болж байна. Өөрөөр хэлбэл энэ та бүхний адилаар би энэ бас төрийн албанд ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхдээ Америк нэгдсэн улсын. Тэгэд энэ сургалт хичээж явж байгаа их талархалтай байна. Юу гэхээр миний ажиллаж байсан төрийн департамент одоо энэ Конгрессийн дор ажиллаж байгаа Конгрессийн намын сан ийм бидний мэргэжил дэвшлүүлэх гэдэг гэж нэрлэдэг байсан ийм сургалтыг байнга юм. Хуучин бол одоо би өөрөө багшийн дэд сургуулийн багш байсан. Тэгээд нэг 5 жил болоод Ахмад багш нар 5 жил ажилласныхаа дараа явдаг. Тэгээд нэг мэргэжил дэвшлүүлэх курс гэдэг зүйлд нэг 45 хоног ч юм уу сар ч юм уу явж ирдэг нэг тийм тогтолцоотой байсан. Гэтэл энд бол Америкт яаж яах вэ гэхээр тэгэхгүй 2-7 хоног болгон одоо төрийн департамент бол ингэдэг байсан. 2-7 хоног болгон нэг өдрийг бүтнээр нь гаргацдаг. Тэр өдөр хүмүүс ажиллаа хийхгүй. Тэгээд яг хичээлээ. Одоо Конгрессийн намын сан болохоор яадаг гэхээр тэгж нэг бүтэн өдрийг гаргахгүй. Янз бүрийн өөр өдөр янз бүрийн хичээлүүд ингээд зарлцдаг. Тэгээд хүмүүс дуртайгаа сонгоод хичээлдэг. Ингэж одоо төрийн ажилтнуудын мэдлэг боловсролыг ингэж байнга дэвшүүлж байгаа нөгөө насан туршийн боловсрол гэдэг зүйлийг ингэж дэвшүүлж явж байгаа. Ийм нэг зүйл байгаа. Нэгт. За хоёрт нэг Конгрессийн намын сан гэж яагаад Конгрессийн намын сан гэдэг нэртэй гэхээр Конгресс ч одоо Америк нэгдсэн улсын хурлын шүү дээ. Улсын хурлынхаа яг доор нь ажилладаг. Гэхдээ зөвхөн эхлээд улсын хурлын гишүүдэд зориулсан намын сан байжгаад одоо сүүлдээ яасан бэ гэхээр олон нийтийн намын сан болсон. Гэхдээ Конгрессийн гишүүдэд зориулсан өрөө нь бэлэн байнга ажиллаж байдаг. Тэрэнд зориулсан тусгай намын санчид байдаг. Тэр яадаг вэ гэхээр Конгрессийн гишүүд улсын хурлын гишүүд одоо Америкийн хууль тогтоогч нар хуулиа тогтоохын тулд тухайн хуультай холбоотой бүх ном гадаад улсын хууль зэргийг үзэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэрийг нь манай намын санчид тэрийг бэлдэж өгдөг гэсэн үг. Тэгээд намын санчидын бэлдэж өгсөн тэр материалыг ирж Конгрессийн гишүүд ирж уншиж танилцаад тэгээд мэтгэлцээнд ордог. Ийм тогтолцоотой. Өөрөөр хэлбэл хуулиа батлахаасаа өмнө тэр хуулийнхаа тухай маш нарийн мэдлэгтэй болох хэрэгтэй учраас Конгрессийн намын сан гэж заавал байх хэрэгтэй байна. Ийм намын сан байх юмаа. За би өөрөө багш хүн тэгээд энэ MBTI гэдэг зүйлийг сургах үйл явцтай хэрэгжилж судалт юм байгаа. Одоо энэ удаа та бүхэнтэй хуваалцахтаа энийг тайлбарлаж ярихдаа яах вэ гэхээр зэрэг төрийн албатнууд гэдэг бол менежерүүд тийм ээ. Төрийн ажилтнууд, төрийн менежерүүд нэгэнтэйгээ хамтран ажиллахад жоохон юугаараа хэрэгтэй зүйл юм бэ гэдэг талаас нь ярих юм аа. За энэ хичээлийн зорилго одоо би 1 цагийн яриахийн энэ хичээлийн дараа 1 цагийн дараа бид зан үйл сэтгэл зүй арга барилын үнэлгээнүүдийн талаар ойлголттой болно. MBTI-гийн үүсэл түүхийг мэдэж авна. MBTI-гийн 4 ангиллыг сурна. MBTI гэдэг монголоор хэлж явчих. Өөрийгөө MBTI-гээр тодорхойлно. Дөрөвт нь. За тэгээд өрөөлийг ойлгохыг хичээнэ. За ийм 5 зорилгыг тавиад бүгдээрээ энэ удаа 1 цаг ярилцаад үзье. За нэг дасгал хийгээд үзье. Нэг жижиг амархан дасгал хийгээд үзье. Гараа та нар нэг урдаа бүгдээрээ нэг ингэж нэг аваад үзтээ. За одоо намайг харж байгаа ингэж нэг гараа урдаа гэж авдаг та. Ингэж. За нэг аваад үз бүгдээрээ шууд. Юу ч бодохгүйгээр зүгээр ингэж. За. Одоо тэгээд хар аль гарн дээрээ байна. Солгоо гарчин дээрээ байна уу? Баруун гарчин дээрээ байна уу? Хүн өөрийн мэдлгүйгээр аль нэг гараа заавал дээр нь тавьдаг. За зарим нь солгоо гарна зүүн гарн дээр байгаа. Зарим нь баруун гарн дээр байгаа.
За энэ дараагийн миний ярих зүйлтэй холбоотой юм. За дахиад нэг жижигхэн дасгал хийгээд үзье. Бичтгүү гараараа нэрээ нэг бичиж үзтээ. Ихэнх хүмүүс баруун байгаа. Баруун хүмүүс солгоогоороо нэг нэрээ бичиж үзтээ. Өөрийнхөө нэрийг нэг солгоогоороо бичтээ. А солгоо хүмүүс бол баруунаараа нэг бичиж үзтээ. За нэг бичиж үзье. Ямар хөө. За ямар санагдаж байна? Яаж юм гэдэг өөртөө нэг дүгнэлтийг үзье. За би ингээд сургалт семинар зохион байж байхдаа хүмүүсээс асууж байна. Жаахан эвгүй байна. Болж байна, уг нь болж байна. Харин ч дажгүй биччлээ бодсноос. За ерөөсө болохгүй настай нэг хачин байна. Ер нь нэг дасаагүй нэг эвгүй байна да. Ийм. За тэр энэ гар ингэж авахд дээрээ доор зарим нь зүүн гараа дээрээ, зарим нь баруун гараа дээрээ гэдэг. За энэ яагаад ийм хоёр зүйл юм хийвэ би сая. Энэ ажлын арга барил гэдэг зүйлийн тухай ойлголтыг яг саяны хоёртой зүүрлж хэлж болох юм. Саяны хоёр дасгалтай. Сайн муу гэж юм өрдөөсөө байхгүй. Энэ нь сайн, энэ нь муу гэж юм байхгүй. Одоо зүүн гараа дээрээ гараа ингэж авахд хүн өөрийнхөө суцаараа л аль нэг нь дээрээ орно гэхээс биш. Тэр нь дээрээ байх ёстой, энэ нь доороо байх ёстой гэсэн юм байхгүй. За юу гараараа тэр бичгэж гисэн яхаа эвгүй байсан гэсэн тийм ээ. Зүгээр сайн муу гэсэн юм ерөөсөө байхгүй. Харин яагаад гэдэг вэ гэхээр нэгийг нь илүүд үздэг. Өөрөөр хэлбэл баруунаар илүүд үздэг учраас баруунаараа бичээд сураад дасцсан аль хэдийн болохоос солгоогоо огт хэрэглэхгүй болохоос биш. Тэрийг нь хэрэглэж болохгүй, хизээч хэрэглэхгүй гэсэн үг огт биш. Зөвхөн тэр арга барил, ажлын арга барил, сурах арга барил гэдэг бол тийм зохиомжтой маягтай гэхэд хаашаа. Гэхдээ тийм нэгийг нь илүүд үздэг. Нөгөөг нь бол энэ дээр хөгжүүлж болно. Хайж болохгүй, туйлширч болохгүй гэсэн санаа хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл ингээд дистрата төлөвлөгөөтэй ажилтдаг хүн байж болно. Замбраагүй ажилтдаг тийм хүн ингээд замбраагүй ажиллахаар их хачин байж болно. Гэхдээ замбраагүй ажилтдаг хүн одоо юу гэдэг ингээд гартаарлалтаа хийгээд идэг тийм маягийн төрлийн хүн яг дистрата төлөвлөлтөй ажиллаж сурыг бас болно гэсэн үг. Болно гэсэн үг. А нөгөө талаас нь үзэх юм бол бид нар сая зөвхөн баруун гараараа авчиж солгоогоороо сонирм байна. Солгоогчууд нь баруун гараараа авчихэд хачин байна гэж хэлээд байгаа чинь зарим хүн юу гэдэг вэ гэхээр би ингэж сурдаг юм, би ингэж ажлыг ингэж хийдэг юм аа гэд баруун солгоо гэдэг гартай адилхан. Би өөрөөсөө баруунаараа бичсэн, би солгоогоороо чадахгүй гэдэгтэй адилхан яриад байдаг. Үгүй. Хүн яадаг гэж хүн болохоор үргэлж хоёр гараар хэрэгжилж идэг. Өөрийн мэдлэг бүх зүйл дээр хоёр гараар хэрэгжилж идэг шүү дээ, тийм ээ. Яг тэрнтэй адилхан сурах арга барил, ажлын арга барил гэдэг чинь энэ MBTI-гийн болоод ер нь бүх энэ арга барилын энэ холбогдолтой ангиллууд яг энэ гэдэг ингээд гацаж болдгоо нэг юм байна. Тэгээ энэ нь сайн, энэ нь муу гэж болдгоо. За энийг байнга санаж явж явахгүй бол яадаг вэ гэхээр сүүлд нь бид нар бүх юмыг дуусны дараа за ингэсэн хүмүүс нэг сайн хүмүүс юм байна, ингэх юм бол муу юм байна гэдэг буруу дүгнэлтэнд хүрэх гэдэг шүү. За хоёрдугаарт бас туйлширч хайрцагт орж болохгүй. За энэ хичээлийг заасны дараа за ингэж сурдаг, ингэж ажилтдаг хүмүүс байдаг гэд би болохоор ийм хүн гэд өөрийгөө тодорхойлцоод тэгээд тэрнээсээ хайрцагт орчдөг. Би ерөөсөө ингэ тийм чинь гэдэг. Тэгэж бас болдгоо. Энэ арай ийм олон төрлийн X, Y гэдэг хоёрын хооронд хичнээн мянган хүнээс авсан судалгаагаар ийм олон янзын өөр хүмүүс байна. Ямыг хийхтэй. X энэ эхний хүн нь бол одоо яаж яана вэ? X-ийг ихэвчлэн X-ээр талын хүн хаяа нэг ганц удаа нэг Y дээр дандаа л ингэж идэг одоо хүн гэж байхгүй. Тэгээ дандаа л нэг юмыг үзэж нүдэрээ харж сурдаг. Зарим хүн сонсож сурдаг ч гэдэг юм уу, сонсцохоор илүү ойлгодог ч гэдэг юм уу. Тэгэхээр ингээд нэг тал руугаа ингээд туйлширдаг. Зарим хүн яг голоор нь байдаг ерөөсөө. Гадагшаага ингээд юмыг өөрөө гадагшаага илэрхийлдэг экстраверт гэж хэлдэг хүмүүс байна. Дотгошоогоо юмаа жоохон бодож тунгаадаг хүмүүс гэж байна. Гэтэл чинь голоор нь хүмүүс зөндөө байдаг дундуур нь. Тийм учраас ингэж туйлширч хайрцагт орж болохгүй. За түрүүн жишээлх юм бол би өөр дээр жишээ аваад хэлье л да. Нөгөө зарим хүн юмыг их замбраагүй сурдаг, ажлыг замбраагүй идэг, ширээн ингээд их замбраагүй идэг. Ингээл хаанаас ч гэсэн өөрөө юм одод хийждэг. Зарим хүн болохоор яг явцав бүх юм ингээд нарийн файлтай ингээд бүр ингээд үсгээр бүр дистрал болчихсон тэгж байдаг. Тэгээ тэр нь энэ нь сайн энэ нь муу гэсэн үг биш. Тэгвэл энийг нь ингэдэг хүн зөвхөн энүүгээрээ дуусна, тэгдэг хүн тэрүүгээрээ дуусна гэсэн үг бас биш. Туйлшир сайрцах болохгүй гэдэг би өөрөөр тушаалах юм бол би одоо жишээлх юм бол би өөрөө тийм замбраагүй талыг хүн л дээ. Тэгвэл жишээлх юм бол Word гэдэг програмыг анх сурж байхад, Excel гэж програмыг анх сурж байхад, энэ Facebook нэтэрийг анх юм гарч байхад би яадаг вэ гэхээр ингээд ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн нарийн зааврыг нь уншдаг байхгүй. Шинэ програм дээр ингээд ажиллахдаа би яадаг вэ гэхээр ёстой нөгөө замбраагүй сурдаг аргаараа өөрөө хэрэгж үзчихэж сурдаг. Гэтэл би сая тэр номын сангад ажиллаж анх орж явахдаа номын сангийн ном худалдаж авсан төлбөр хийх програмыг ажиллуулахдаа бол тэгж хамаагүй шууд ороод хамаагүй болохгүй. Яг л их мөнгөний нарийн холбогдолтой асуудал учраас тэгэхээр яаж гэнэ вэ? Би нөгөө зааврыг нь эхэлж уншаад яг нөгөөдхөө дагаад хийж байгаа.
Тэгэхээр яг ингээд заавар дагаж дистрата хийдэг тийм ажилтан замбраагүй хийдэг ажилтан гэж хоёр тишээгээ салаад явцдаг юм биш. Аль алийг нь хэрэгжилж болно, туйлширч хайрцагт орж болохгүй. Гагцгүй нөгөө нэг аль гараа өөрийн мэдлэгүү дээрээ тавьчих чинь гэдэгтэй адилхан аль нэг сурах арга барилыг илүү үзэж байгаа тухай асуудал юм. Асуудал нь бол энэ. За, ийм хоёр зүйлийг их анхаарах хэрэгтэй. За. Ерөнхийдөө тийм арга барилыг сурах болоод ажиллах арга барилын ангиллууд байна л да. Янз бүрийн ангиллууд байгаа. За, ингэ мэдрэхүй ангиллал гэж байдаг. Мэдрэхүүн одоо нөгөө 5 мэдрэхүү шүү дээ. Тэр 5 мэдрэхүүгээр ангилдаг. За, тэгэх юм бол ингэж ангилж байгаа. Аудитори буюу аудио гэдэг чинь нөгөө нэг сонсох гэсэн шүү дээ. Юмыг ингэж сонсож хүлээж авдаг. Тийм хүмүүс байна. Кинестетик гэхэлэр ингээд юмыг мэдэрч дараараа хурж ингээд хувцс муцаар ирэх юм бол заавал ингээд өмсөж үзэж тэгж мэдэрдэг тийм кинестетик талын хүмүүс байна. Visual гэхээр чинь видео, visual гэдэг чинь харааны гэсэн үг шүү дээ, тийм ээ. Харж нүдний ойтой үг мөх тогтохдоо ингээд нүдэрээ харж иж ийм гурван ангиллал. Энэ бол энэ мэдрэхүүн талын ангиллал ийм ангиллал. За өөр бас ангиллал байгаа. Танин мэдхүү ангиллууд байна хүмүүсийг хуваасан. Яаж юмыг танин мэдтiin, яаж ингээд үйл явцад оролцдог вэ гэдэг. За энэ эхнийх нь болохоор яг түрүүний миний яриад байгаа жишээ мөн нөгөө дистрата хийдэг, сурдаг дистрата агтл замбраагүй таалцсан аваад хийдэг тийм sequential random гэдэг нь тэр яриг хэлж байгаа. Sequential гэхээр яг дистрата, random гэхээр замбраагүй таалцсан юм хийдэг. За тэгэхээр ингэ нөгөө түрүүжийнхээ дахиад хэлээ. Энэ нь сайн, энэ нь муу гэсэн үг биш шүү дээ. Зүгээр хувь хүнийх нь ялгаа л тэр. За бодиттой тодорхой юмыг илүү үздэг хүн байна. Хийсвэр юмыг илүү үздэг хүн байна. Дараагийнх нь ингэж бас ангилж байна. За энэ дедукц, индукц зэр бид нар юу ихтэй сургуулиудад индукц арга, дедукц арга гэдэг үздэг тийм ээ. Тэр дедукц арга ч болохоор одоо ингээд ерөнхий зүйлийг тусгай юмаа гаргаж авдаг тийм ээ. Ийм ингэж ингэдэг бол шуу юмаа гэх юм бол энэс дедукц хийгээд болжмор бол тэгвэл далавчтай явах гэсэн ингэж үз. Гэтэл индуктив арга гэдэг болохоор нөгөө бодиттой тодорхой жижиг жишээгээ авч ягаад энэ далавчтай байна. Энэ чинь ч бас далавчтай байна. Энэ шуу бас далавчтай байна. За гэчээ дараа нь ерөөсөө шуу гэдэг юм бол далавчтай байт юм байна гэж ингэж ойлгодог ийм арга дедуктив, индуктив танин мэдэх. За зүүн баруун тархины ангиллал гэж яриад байгаа. Сүүлүүд энэгдэхтэй бас жоохон шүүмжлээд байгаа. Яг тэгэж тархи тэр чигээр хуваагдсан юм биш гэж. Зүүн тархин илүү ажилтдаг хүмүүс чинь нөгөө нэг логик сайтай математик тоомоо боддог гэдэг ингээд баруун тархин илүү ажиллаад ирэхээр урлаг уран сайхан руу ордог гэдэг юм уу. Тийм фантаз юмыг ингээд дүрслэн бодох чадвар нь илүү. Нөгөөдөл нь болохоор юм логик математик чиглэлгээ илүү гэсэн ийм танин мэдхүй ангил аль тархин илүү ангилтай ажилтдаг вэ гэсэн иймэрхүү ангиллууд байна. За тэгээд энэ саяны энэ танин мэдхүүн болоод энэ 5 мэдрэхүү төсгөлсөн ангиллыг янз бүрээр оролцуулаад янз бүрийн судалгаагаар ингээд их олон янзын юм тестүүд, сэтгэл зүйн тестүүд хүнийг тодорхойлох байгаа. Колбийн арга, Григоркийн формат гэж байгаа. За гэх мэт. Бүгдээрээ энэ Карл Юнгийн судалгаанд үндэслэн. За эндээс бид нар өнөөдөр энэ MBTI, Myers-Briggs Type Indicator гэдгийг үзэх гээд байгаа. За би энийг Myers-Briggs Type Indicator-ыг яг орчуулахдаа яг нөгөө англи эхийг нь адилхан орчуулах гээд MBTI гэдээ орчуулж байгаа юм. Тэгэж орчуулах юм бол нөгөө монголоор хэлсэн MBTI гэдэг адилхан англиарч MBTI гэдэг адилхан нөгөө юу яриад байгааг нь ойлгохдоход эвтэйхэн байдаг шүү дээ. Тэгээ яаж товчлсон гэхээр Myers-Briggs-ийн type төрөл шүү дээ. Indicator гэхэр чи яг илтгэгч, төрөл илтгэгч. Тэгэхээр Myers-Briggs-ийн төрөл илтгэгч гэдээ орчуулчихлаар MBTI гэдэг энэ орчуулга эвтэйхэн англитайгаар адилхан болж байгаа. За MBTI хаанаас хинээс үүсэлтэй вэ? За түрүүн Карл Юнгээс үүсэлтэй гэдгийг хэлсэн тийм ээ. Карл Юнг гэдэг энэ. Карл Юнг Швейцарын алдартай сэтгэл судлаач. Энэ зурган дээр энэ байна. Миний энэ курсор юун дээр харагдаж байгаа та нарт. Энэ зураг Карл Юнг энэ. Энэ нөгөө алдартай Зигмунд Фройд шүү дээ. Зигмунд Фройд Карл Юнг хоёр хамтарч ажилладаг байсан юм. За Карл Юнгийн ямар онол дээр үндэслсэн юм бэ? Карл Юнг ингэсэн юм. Ерөөсөө хүн бүрийн зан үйл шавар хандлага өөр гэдэг тийм ээ. Гэвчиг бүлэглэж болох хэв маяг бас бий. Хэдэн сая өөр юм биш. Яг ингээд бүлэгт оруулаад ийм тодорхой нэг юм бүлэглэж болох хэв маяг байдаг гэж. За Карл Юнг тэгээд энэ 4 ангиллын 3-ыг нь тодорхойлсон юм байна. За тэр
дөрвөн ангиллын MBT-ийн дөрвөн ангиллын 3-ыг тодорхойлсон байж энийг маш дээд түвшинд хүртэл нь үргэлжлүүлэн судалсан хоёр хүн бол энэ ээж охин хоёр. Катерина Кук Бригс, Изабель Бригс Майерс гэж энэ ээж охин хоёр байхгүй. Энэ ээж охин хоёр энэ судалгааг бүр маш дээд чатанд гаргаад тийм учраас энэ Майерс Бригс гэдэг нэрийг MBTI гэдэг Майерс Бригс хоёрын чинь нэрний чинь товчлын хоёр гэж. Ингээд энэ хоёр хүн Юнгийн онолыг улам цааш нь судлаад ингээд энэ төрөл илтгэгчийг тогтоосон юм байна. За одоо яг жинхэнэ төрөл илтгэгч зүйлдээ оръё. За одоо ингэ энэ үзүүлэлтүүд надад англи байгаа. Би гэхдээ монголоор ингээд тайлбарлаж явна. Та бүхэн өөрсдийгөө энэ дээр ингээд тодорхойлоод явахыг хичээж шүү. За өөрсдийгөө тодорхойлоод. За дөрвөн зүйлийн англи л байгаа. Майер Бриксийн төрөл илтгэгчид хувь хүний зам төрхийг дөрвөн зүйлээр ангиллана. За нэгдүгээр ангиллана. Эрчим хүчийг хаанаас олж авдаг вэ? Эрчим хүчээ хаашаа зардаг вэ? За энэ дээр extravert буюу гадагшаа extraversion, introversion буюу дотгошоогоо гэсэн ийм хоёр ангиллаж байгаа. Эрчим хүчийг гаднаас олж авдаг. Олж авсан эрчим хүчээ гадагшаагаа найз нөхдөдөө зарцуулдаг. Introversion гэдэг хүмүүс нь яг нь эрчим хүчийг дотроосоо бодож, бясалгаж, уншиж олж авдаг. Эрчим хүчээ дотроо зарцуулдаг. Дотроо юмаа бодоод гүн бодолтоор дарагдаад зуuna гэдэг шиг тийм энэ introversion гэж байна. За үсгийн товчлол нь болохоор энэ англи хэлний E буюу E үсэг, энэ I буюу E шиг үсэг их чухал шүү. Та нар өөрсдөө тодорхойлох үсгээр тодорхойлож байна. Гэхдээ одоо тодорхойлох цаг болоогүй. Би тус нь ингэж тодорхойлтыг хэлж өгөхлөөр за би энэ байж магадгүй гэж өөрийгөө тодорхойлно. За дараа нь хоёр дахь төрлийн англи. Ямар төрлийн мэдээллийг хэрэглэх дуртай вэ гэж та. Ямар мэдээллийг ашиглах дуртай вэ гэдэг. Тэр нь болохоор sensing буюу S үсэгтэй нь болохоор бодит мэдрэхүү. Гэж нүдэрээ үзэж, чихээрээ сонсож, өөрөө ингэж харж ээж sense гэж бодит мэдрэхүүгээр харж ээж энэ дүгнэлтээ гаргадаг ч юм уу. Тийм мэдээллийг авах дуртай хүн. Тэгж үнэмшдэг хүн. Intuition гэдгийг болохоор энэ I үсгийг түрүү introversion гэдгээр хэрэгэлсэн болохоор энэ N үсгээр хэрэгэлдэг шүү. Intuition гэдэг нь зэн совь. Бодит мэдрэхүү чухал биш. За энэ нэг зөвхөн нөхөр шиг байна даа гэдэг. Хүнийг нэг тийм зэн совнгоор нэг дүгнэ гэдэг нэг юм шүү. За энэ тийш яваад ирнэ хэрэггүй дээ. Имэйл бол удаа гэх. Яагаад юм ингэ хэлж мэдэхгүй зэн совнгоор энэ. Тэр нь intuition гэсэн юм. Нөгөөдөл нь болохоор тийш яагаад хэрэггүй гэх юм бол хэн тэр үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Хэдэн цагт болох юм. Ямар унаагаар очих юм тийшээгээ буцахтаа ямар унаагаар очих юм. Тэр жинхэнэ бодит мэдрэхүү бодит юмнуудыг сонс. Тэгээд тэр үйл ажиллагаанд оролцох гэж шийдэх юм бол энэ sensing гэдэг бодит мэдрэхүү. За 3 дахь төрлийн англи. За энэ шийдвэр гаргахдаа яаж шийдвэр гаргадаг вэ гэдэг тэр 3 дахь нь шийдвэр гаргах. Thinking гэдэг нь бодож шийдвэр гаргадаг. Тархигаа ажиллуулдаг. Т үсгээр. Feeling гэдэг нь зүрх сэтгэлээ ашигладаг. Сэтгэлээ даадах. Зүрх сэтгэлээ. Үсгээр тэмдэглэж байгаа. Зүрх сэтгэлээ дагч. За, дөрөвдөх нь хүрээлэн байгаа орчин хүмүүстэй яаж харилцан ажилладаг ханддаг вэ гэдэг. Judging, perceiving гэдэг. Judging гэдэг нь J үсгээр тэмдэглэж байгаа. J үсгээр тэмдэглэж байгаа нь болохоор юмыг шууд үнэлээд, дүгнээд, шүүмжит сэтгэлгээгээр хангаад ийм тийм гэж явцав ханддаг. Тийм үнийг болохгүй нь болж ийн гэдэг нь J үе judging энэ талын хүмүүс. Perceiving гэдэг нь юмыг байгаагаар нь хүлээж авдаг талын хүмүүс. Хүлээж авдаг. P үсгээр тэмдэглэж байгаа. Өө яах вэ энэ маань нэг ийм юм. Угаасаа энэ чинь ийм хүн шүү дээ гэж хүлээж авчих. Үгүй энэ ингээд ийм байт юм дөө яах вэ гэдэг. Тэгэх юм бол энэ perceiving маяг юм байна. Judging гэх юм үгүй болохгүй чи ийм гэж байж болохгүй энийгээ ингэж гэх юм бол judging маяг юм байна. Энэ хүрээлэн байгаа орчинтойгоо яаж харилцах хандж байна гэдэг. Ийм дөрвөн зүйлээ. За тэгэхээр яах нь вэ? Би болохоор extravert тэгээд intuitionтэй, thinkingтэй, perceivingтэй хүн гэх юм бол ENTP гэдэг юм уу? Ийм одоо үсгээр өөрийгөө тодорхойлох нь шүү дээ. Тэгээд 4-4-16 төрлийн хүн гарч ирдэг байхгүй эндээс. За тэгэхээр 4-4-16 төрлийн ийм тодорхойлох гарч ирэх нэ. За тэрийг би одоо ингээд ярихлаар та нар өөрөө өөрсдөө ихлээр тодорхойлох. Гэхдээ өөрөө өөрийгөө тодорхойлох чинь зөрдийн заримдаа яг жинхэнэ тест өгөхөөр. За эхлээд нөгөө энерги эрчим хүчний их сурвалж гэсэн тийм ээ.
хаанаас эрчим хүчээ авдаг юм бэ гэдэг. За энэ дээр ингэж харагдаж байна. Эрчим хүчний их сурвалжийг үзэх юм бол extraversion гэдэг нь e үсгээр e гэж хэлээд байгаа шүү дээ бид. Гэхдээ нөгөө нэг e чинь e үсэг тийм Монгол манайхаа гадагшаага гаднаас гэдэг. Гадагшаага. За ерөөсөө гадагшаага чиглэсэн бүх эрчим хүч нь орж байгаа нь хүмүүсээс эрчим хүчээ, найз нөхдөсөө эрчим хүчээ олж авдаг. Тэгтэл нөгөө а үсгээр тэмдэглэж байгаа хүмүүс болохоор яг хаа эрчим хүчээ хаанаас олж авдаг, хаашаа зарцуулдаг гэхээр бодол, бясалгалаас олж авдаг. За экстраверт хүмүүс буюу гадагшаага чиглэсэн хүмүүс нь болохоор юм их чухал. Одоо нөгөө дэлгүүр оршоо хэсээд юм авдаг ч юм уу, юм авахаараа жахан баясаад юм дуртай. Гэтэл нөгөө дотгошоогоо хүмүүс нь болохоор санаа, үзэл бодол их чухал. Тэрнээс их таашаал, тэрнээс их энерги олж авдаг юм уу. Иймэрхүү. Янз бүрийн үйл ажиллагаанд оролцох дуртай. Ганцаараа бодож суух дуртай. Ярингаа ярьчаад боддог, ярингаа л бодож идэг. Гэтэл энэ нөгөөдүүд нь яг нь бодож байгаа дараа нь ярьдаг. Иймэрхүү. За энд одоо тодорхойлсон үгнүүд байна. За би дахиад хэлье. Намайг ингэж юм хэлэхэд та нар ингэж бодоод байж болохгүй шүү дээ. Энэ нь сайн юм байна, энэ нь муу юм байна. Хөөх одоо юу гэдэг нь бодхосоо өмнө ярьчихдаг гэхээр энэ муу юм байна. Тэгж тэхгүй. Муу сайн гэж байхгүй. Жожигч гэдэг юм уу? Энэ ворд гэдэг энэ дотгошоогоо хүмүүсийг нэг жожиг гэхээр муу жоохон тийм үү тааруухан утгатай өгчтэй монгол хэлний жожиг гэхээр тэхгүй. Ерөөсөө тэгж энэ сайн энэ муу гэсэн юм ерөөсөө байхгүй. Уг хүний чанар нь л тэр ч хүн тийм байгаа учраас тэрийг яаж илүү сайн ашиглах вэ гэдэг тухай бид нар ярих гэдэг байгаа шүү дээ. За ингээд EI гэдэг энэ байгаа шүү дээ. Энэ extrovert гадагшаага introvert дотгошоогоо хүмүүсийг тодорхойлсон үгнүүд байна. За тэгэхээр өөрөөгөө тодорхойлоод та нар одоо энэ I аль нэгийг сонгох нь шүү дээ. Би ер нь ямар хуу юм бэ? За сошиал нийтж гадагшаа залгсан хүмүүс мэдээж шүү дээ. За тэгээд хүмүүстэй харилцах дуртай. Нөгөөдөл нь яг нь нийтж гэхээсээ илүү нөгөө нэг өөрийн гэсэн орон зай, территори гэдэг орон зайгаа тодорхойлоод тэрэн дотроо байх дуртай. Concentration юм ингэж төвлөрч бодох дуртай. Нөгөөдөл нь болохоор хүнтэй харьцах дуртай гэдэг юм. За тэгээд Брет гэхэлэр одоо гадагшаага чиглэсэн хүмүүс болохоор илүү өргөн хүрээг хамрах дуртай байдаг. Өргөн. Юмны өргөн нь их чухал. Өргөн нь. Гэтэл дотгошоогоо чиглэсэн хүмүүс нь өргөн нь чухалж гүнзгий чухал. Гүн чухал. Нэг бол нөгөө шууд бус утгаар нь ойлгож байгаа шүү дээ, тийм ээ. Харилцаа, хүний харилцаа дээр ч гэсэн олон найзтай байх дуртай бол энэ болохоор цөөхөн мөртгөө маш сайн найзтай байх дуртай гэдэг юм иймэрхүү. За, гих мэтлэнгээр ингээд ийм олон ингээд юунууд байж байгаа. Энэ тодорхойлтууд байж байна. За тэгэхээр та нар яах нь нэг үсгийг аль нэгийг нь өөрийгөө би яг ийм хүндээ гэж сонгох. За дараагийнх нь болохоор энэ нөгөө нэг юмыг мэдээллийг хүлээж авахдаа ямар мэдээлэлд илүү итгэдэг, ямар мэдээлэл дуртай явж гэдэг юм уу тэрийг ярьсан шүү дээ, тийм ээ. Тэгтэл яаж гэнэ? S юм уу N гэдэг хоёр үсгийн аль нэгийг сонгож байна. За S юм уу N. Sensing гэдэг төрлийн хүмүүс нь яадаг вэ гэхээр яг бодит мэдрэхүүгээр юмыг үдсэн харсандаа итгэдэг. Intuition гэдэг нь N үсгээр тэмдэглэж байгаа нь болохоор зүүн совиндаа итгэдэг. Тийм маяг юм байна. За энэ үгнүүд нь нэж энэ дараа харж байгаа. Fact баримт чухал. S төрлийн хүмүүст баримт нь чухал. Гэтэл онол нь чухал. N төрлийн хүмүүст онол нь чухал. Нарийн мэдээлэл detail гэдэг чинь нарийн мэдээллүүд нэг чухал. S төрлийн мэдрэхүүд 5 мэдрэхүүдэд суурилсан хүмүүс болохоор гэтэл 6 дахь мэдрэхүүдэд илүү найддаг хүмүүс болохоор хийсвэр ойлголт гэж байна. За 5 мэдрэхүүдэд суурилсан бодит мэдрэхүүдэд суурилсан болохоор юмыг шууд утгаар нь ойлгодог дандаа. Хөвчлэн. Гэтэл нөгөө зүүн совинд итгэдэг хүмүүс болохоор шилжсэн утгаар нь ерөнхий хийсвэрлсэн утгаар үгийг ойлгодог гэдэг. Иймэрхүү. За тэгээ одоо энэ нөгөө нэг тодорхойлсон үгнүүд байж штэ тийм ээ. Тодорхойлсон үгнүүд. Яг ингээд одоо их чухал. 5 мэдрэхүүдээс суурилсан, жинхэнэ мэдрэхүүдээс суурилсан хүмүүс яг одоо нөгөө өнөөдрийн маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг төр гэсэн маягтай ийм present гэхээр одоо гэтэл нөгөө дүү хүмүүс нь болохоор ирээдүйд гэж чухал. Одоо яах вэ? Ирээдүйд ч нэг чухал гэдэг ч юм. За яг бодит юм уу илүү чухал. Бодит амьдрал их чухал. Гэтэл чинь онол, ерөнхий онол их чухал нөгөө дүү. За down to earth гэж байна. Одоо юу гэдэг яг бодит амьдралаар бодооч, газар дээрээ буугаач, хөлөө тавиач гэж хэлээд байна шүү дээ. Тэр энэ болохоор нөгөө sensing гэдэг S-тэл юм байна.
Гэтэл нөгөө intuitive хүмүүс чинь heads and clouds тэнгэр дээр хөвж идэг. Ингээд төсөөллөөр ингээд автаад ингэж байна. Энэ хүмүүст sense study хүмүүст fact буюу баримт чухал, нөгөөдөл нь fantasy чухал. Гэх хэмжлэн дээр. За тэгээд дахиад түрүүнийх шиг хэлэхэд энэ нь сайн, энэ нь муу гэсэн үг өрөөдөөсөө биш. Ажлын өөр зүйл дээр өөр тохиолдол юм нөлөөж чухал болчихдог байхгүй. Одоо зарим жишээлх юм бол зөвхөн өнөөдрөө одоо алдаж яхад ирээдүг харсан чадж байгаа нь энэ талын ашигтай байх жишээ. Гэтэл чинь зөвхөн ирээдүг одоо юу гэдэг фантази янз бүрийн тийм уран сэтгэмжээр бодоод байхаар яг бодит амьдрал дээр нөгөө хүмүүс чинь үсэж байгааг харахгүй гэдэг ч юм уу ингээд. Энэ нь сайн, энэ нь муу гэсэн үг биш. Угаасаа нөгөө хүний мөн чанар чинь тэр учраас тэрэн дээр бид нар яаж ажиллах, хамтран ажиллах вэ гэдгийг бодно гэсэн үг. За дараагийн ангилал. Дараагийн ангилал чинь болохоор нөгөө юу байсан шүү дээ. Шийдвэр гаргахтаа яаж гаргадаг вэ? Тархиараа бодож байгаа за энэ зөв юм байна гэж гаргах уу? Эсвэл зүрх сэтгэлээрээ хөдөлгөдөөр гаргах уу гэдэг. Feeling гэдэг F хэсгийг та сонгох юм бол зүрх сэтгэл. Тийм дөрөвчийнхаа нөгөө юугаас сонгосноо? SN яриад нэг сонгороо. 5 мэдрэхгүй S үү N үү гэдгээ сонгочих тань. За одоо T үсгийг сонгох уу, F үсгийг сонгох уу? T үсгийг сонгох юм бол тархиа илүү ажилладаг, тархиад авдаг. Бодож жагаад за энэ яг зөв гэж энийг л шийднэ. Objective тийм ээ. Яг бодиттой. Subjective илүү нөгөө юм их хийсвэр юу талаас нь дүгндэг. Зүрх сэтгэлдээ дагдаг. Юмыг ингээд задлан шинжилгээ гэдэг. Thinking хүмүүс нь болохоор задлан шинжилгээ гэдэг. Гэтэл нөгөө feeling хүмүүс болохоор биеэрээ мэдэрч туршиж үзчихээж тэрийг мэдрэх туфтай. Боддог талын хүмүүс нь болохоор хүн хоорондын харилцаа гэдэг нь чухал биш. Хүн хооронд ерөөсөө зөв юу буруу юу гэдэг юм нэг чухал. Гэтэл feeling гэдэг талын F-тэй тэр зүрх сэтгэлээ дагдаг хүмүүс болохоор хүн их чухал. Тийм ээ? Одоо энэ байна. За энэ thinking талын хүмүүс болохоор юм их тодорхой байх хэрэгтэй гэдэг. Clarity гэдэг чинь юм их тодорхой байх хэрэгтэй. Яг ингээд тодорхой байх хэрэгтэй гэдэг нөгөө тархи ажиллаж байгаа юм чинь. Гэтэл нөгөө feeling буюу зүрх нь ажилладаг хүмүүс чинь тодорхой гэхээс илүү harmony буюу even нэгдэл. Орчин нэг сайхан байх хэрэгтэй. Нэг сайхан орчинтай, even нэгдэлтэй байх хэрэгтэй гэсэн ийм маяг. За thinking буюу тархи ажиллаж байгаа хүмүүс нь болохоор их шударга. Муу юм бол муу шийдэх ёстой, сайн юм бол сайн, урамшуулах ёстой гэдэг just. Гэтэл нөгөө feeling-тэй хүмүүс нь уучлалтай. Яах вэ одоо энэ хөрхийг ингээ алдаал үз. Эрэг нэг энд нуурж, эрнийг алдаал үз гэсэн ийм маяг. За тэгээ нөгөө нэг тохиолдог үгнүүд нь ингээд байж байна. За тэгэхээр би энэ PowerPoint-ыг юунд энэ альбаны зөвлөлд явуулчихсан. Тэгээ та нар өөрсдөө хэрэг болох юм бол өөрсдөө авч байгаа. Би нэг цагийн дотор энэ бүх үгийг нэг нэгээр тайлбарлаад амжихгүй гэх юм бол энэ миний энэ сургалт би багш нарт явуулахдаа би 3-4-7 хоног дараалж 7 хоног 2 удаа ордог сургалт авахгүй. Тэгээ тэрийг би ганцхан цагийн дотор ярьж байгаа учраас ингээд хурд яриад явахаас аргагүй. Тэгэхдээ би энийг зөвлөлд явуулчин та нар өөрсдөө үргэлжлүүлээд үзээд өөр илүү сайн тодорхойлохыг хичээгээрэй. За авч үзэж болох байхаа. Төрийн албаны зөвлөлөөс. За тэгээ одоо энэ TUF гэдэг одоо өөрийгөө ингээд үсгээ тавьчих. За үсгээ тавьчих. За сүүлчийнх нь одоо гадаад орчинтой бусад хүмүүстэй харилцахдаа J гэдэг үсгийг сонгох уу, P гэдэг үсгийг тавих уу гэдэг. Judging гэдэг нь одоо яг энийг үнэлдэг, дүгндэг, шууд хэлдэг. Одоо шүүмжилдэг гэж хэлэхээр нэг жаахан шүүдэг гэхээр нэг хитрхи хатуу болчиход байна. Гэхдээ ер нь яг тиймэрхүү шүүдэг. Чиний энд нь зөв, энд нь буруу. Perceiving гэдэг нь болохоор юмыг байгаар нь хүлээж авдаг тийм. За яах вэ гэдэг юм байна. За judging дээр нь тэгэхээр яаж вэ? J үсгийг сонгодог хүмүүс болохоор маш шийдэмгүй. Одоо ингэн тэгээд тодорхой. Тэгтэл чинь perceiving гэдэг тэр байгаар хүлээж авдаг хүмүүс болохоор open minded. Юмыг ингэж наантай цаантай ханддаг. Наантай цаантай. За J үсгийг сонгосон хүмүүс болохоор яг ажлыг ингэж дистрата эмх цэгцтэй хийдэг. Нөгөөдөл нь болохоор наануу цаануутай. За энэ болохгүй хамаагүй. Тэгвэл энийг энэгээр орлуулчих болно ч гэдэг юм. J үсгийг сонгож байгаа хүмүүс ажлыг төлөвлөдөг. P үсгийг сонгосон энэ дэр наануу цаануутай хүмүүс болохоор гентхэн сонирхолтой санаа гарч ирэх юм бол spontaneous гэж хэлдэг. Гентхэн маш сайхан санаа гарах юм. Хүү энийг хийчихье гэж хийдэг. Нөгөөдөл нь болохоор наа чи төлөвлөгөөнд байхгүй. Энэ төлөвлөгөөгүй бид нар гэдэг. За тэгээд дахиад биелээ. Тэр нь сайн, тэр нь муу гэсэн юм байхгүй шүү дээ. Угаасаа цаад хүнийхэн чанар нь тэр. Тийм учраас бид нар яаж баг болж ажиллахтай хин хаана байх вэ гэдэг чинь төрийн албаны та нарт энэ сургалтын зож байгаа та их чухал юм.
Ж өсгөхийг сонгож байгаа хүмүүс нь болохоор жаажийн хүмүүс нь яадаг вэ гэхээр юмыг цагт нь дуусгаад ингээд ажлыг амжуулаад явах нь их чухал. Нөгөөдүүд нь болохоор яадаг вэ? Илүү сонин санаа ч юм уу илүү өөр бололцоо гарч ирэх нь их чухал. Үгүй тэгжээтэл нэг илүү бүр сонин санаахан гарах нь хэрэгэд байгаа юм. За тэгээ энэ үгнүүд нэгэд. За тэгэхээр та нар өөрсдөө одоо тэгээд бас юу яагаад энэ JU PU гэдгээ сонгож байгаа. За тэгээд нэг дөрвөн үсгтэй болов уу? Өөрөө өөрийгөө дүгнэсэн. За нэг дөрвөн үсгтэй болох юм бол нэг энэ 16 төрлийн хүний аль нэг дөрөв нь аль нь бол гэдэг нь гараад ирнэ дээ. За та аль нь вэ? Нэг минут харчих. Тэгээ англи хэлтэй бол доодох тодорхойлтыг нь харж болно. Юу гэж чинь та ер нь ямар. Ингээ энэ 16-ыг чинь бүх хувийнх нь бүгдээр ингээ ийм төрлийн хүмүүс ингэдэг гэдэг ингээд бүгдээр ингээ тодорхойлцсон нарийн тодорхойлцсон ном бүтээлүүд олон байгаа. Гэхдээ яг монголоор орчуулагдсан бол байхгүй. Дандаа хөвчлэн англиар л да. Яг яванда энийг монголоор орчуулах ажил хийж болно. Тэгээд ийм хүмүүс ажлын арга барил нь ямар байдаг гэдгийг бүгдээр ингээ гаргачихсан тийм тодорхойлтууд байж байгаа. 16 ийм төрлийн хүний өөр өрмөц хэв шинж гарч ирсэн. 16-уулаа өөр 16-уулаа гэхдээ сайн ч талтай мууч талтай тийм өрдөөсөө энэ нь эннээсээ илүү ийм хүн байх юм бол ийм. Яг өөр ажилд өөр төрлийн таардаг. Багш болох гэж байгаа бол ийм, менежер болох гэж байгаа бол ийм төрлийн хүн таарна. Шүүгч болох гэж байгаа бол ийм хүн таарна гэдэг юм. Тиймэрхүү зүйл бас байх юм бий. Гэхдээ ер нь бол ямар ч хамт олон дотор аль нь ч байж болно. За ингээд өөрийгөө. Гэхдээ өөрийн тодорхойлох гэдэг чинь бас нэг өөр. Эхлээд өөрийгөө ингэж тодорхойлох юм. За би ер нь иймэрхүү хүн байх. Гэхдээ өөрийн тодорхойлох бас 100% зөв гарахгүй. Өөрийн тодорхойлж яадаг вэ гэхээр хүн ингэчээд байдэ. Өөрийгөө яг жинхэнэ тодорхойлохоос илүү нэг ийм байх юмсан гэдэг хүслээд тавьчиад байдаг байхгүй заримдаа. Одоо юу гэдэг чи. За би нэг станыг ингээд яг шудрах ингээд хөөрхий хүн бодоод байдаг ингэ шудраг баймаар байдаг та гэж гунгалтаар өөрийгөө тэр жаачин гэдэг дээр тавьчихдаг. Тэгтэл үнээр дээр өөрөө персив хүн байдаг. Уг хүн. Тийм учраас яадаг вэ гэхээр өөрийгөө нэг дүгнэлтэд гаргачаад тэгээ тусгай тестүүд байгаа. За та нар бүгд MBTI гэдээ хайгаад үзээрэй. Гэтэ харамсалтай дахиад л бүгд англи хэлээр, англи ч юм уу дэлхийн 32 хэлээр орчуулагдсан. Заавал англи биш, Орос, Франц, Герман, Хятад, Япон хэлээр энэ үзсэн бол тэр хэлээр чинь бас байгаа шүү. Тэгээ өөрөөрөө мэддэг гадаад хэлээрээ хайж үзээд тэгээ тэр тестээ ингээ асуулгууд байгаа. Тэр тесттэй асуулгуудад хариулаад байхлаар яг өөрийнхөө ингээ тэр чинь ингээ нөгөө ийм амархан зүгээр л өөрийнх нь энэс алийг сонгох гэсэн асуултууд байгаа шүү дээ. Тэгээд яг ингээ өөрийнхөө яг зөв өөртөө таалагдсан сонгож яваад байхлаар таныг яг ийм хүн байна гэж гаргаад ирдэг. Тийм бас тест байгаа. Тэр тестийг аваад үзээд тэгээд өөрийнхөө тест өөрийгөө тодорхойлсондоо үзээд тэгээд яг тэрний хоёрын дундаас жинхэнэ яг таны өөрийн чинь мөн чанар өөрийн чинь тодорхойлт төрөл гарч ирнэ. За ингээд өөрийн чинь төрөл гараад ирлээ. За тэгэхээр дараагийн асуудал юу вэ? За тэгэхээр одоо ингэ бүгд бид нар өөр хүмүүсээ гэдгээ бид нар ойлгочихсон. Өөр хүмүүс юм чинь сайн өөр гэдэг нь муу гэсэн үг биш гэдгээ бид нар одоо ойлгох хэрэгтэй. За тэгээ менежерүүд доороо одоо 10 20 хүнтэй ч юм уу 30 40 хүнтэй ч юм уу заавал менежер гэлтгүү. Нэг хамт олон дотор орсон ямар нэг хамт олон дотор орсон байгаа төрийн албан хаагч хүн одоо нөгөөдүүлээ ойлгохыг хичээнэ гэсэн шүү дээ. Бидний хичээлийн чинь нэг цагийн нэг зорилго чинь өөрийгөө таньсан бол өрөөлөг ойлгохыг хичээнэ гэсэн. За одоо тэгвэл өөрийгөө ч бас өрөөллөгч бас ойлгох гээд үзье. Ямар юугаараа өөр байгаа үл ойлголт юунаас гарч чадаад гэглээ гэдэг. За дөрөв ангиллаа одоо монголоор би нэг тайлбарлах гээд үзье л да. За extraversion гэдэг нөгөө гадагшаага гэж орчуулсан хүмүүс шүү дээ. Нөгөө энерги гаднаас авдаг, гадагшаага зөвлөдөг. Тэр хүмүүс чинь болохоор сайхан ярилцъя гэсэн тал юм байна. Сайхан ярилцъя гэдэг. Introversion гэдгийг нь зүгээр монголоор бидний өөрсдийнхөө хэлээр хэлэх юм бол өөрсдийнхөө ярьдаг гэх юм бол би нэг жаахан бодоодох ёдоо гэдэг. Тим тип юм байна. Жаахан бодоодох гэдэг. За сайхан ярилцъя гэдэг талын үсгийг сонгосон гадагшаага хүмүүс яадаг вэ? Эрчим хүч мэдээллийн процесс дандаа гадагшаага. Нөгөөдүүд нь болохоор интровершнд нь болохоор эрчим хүч мэдээллийн процесс нь дандаа дотгошоогоо. За одоо энэ дээрээс одоо ажлын ялгаанууд гарч ирнэ. Энэ дээр нэг менежерүүдийн чинь хамгийн чухал юм нь энийгээс ойлгох хэрэгтэй. Экстраверт хүмүүс нэг зүйлийг удаан хийх дурггүй. Ялангуяа ганцаар хийх ёстой ажлыг. Ганцаархнаа хийх ажлыг маш удаан хугацаагаар өгчих юм бол их дурггүй. Дороо сонирхлоо гэж тийгийггүй. Өөр хүнтэй ярилцаж хиймээр байдаг. Яг ярилцмаар байдаг. А гэтэл интровершн хүмүүс болохоор чимээгүй газар ганцаар ажиллах.
За тэгээд нэг зүйлийг удаан махран үзэх дуртай. За ямар даалгавар хийх гэж байгаа вэ? Ямар ажил хийх гэж байгаа вэ гэдэг дээр сайн менежер бол одоо тэгэхээр энэ хүмүүсээ тодорхойлцсон бол энийг мэдэх нь шүү дээ. За гадагш байгаа чиглэсэн экстраверт үсгийг сонгосон хүмүүс бол сурсан мэдснээ ажлынхаа туршлагыг хуваалцж байж, хилэлцэж байж, мэдээлэл солилцуул илүү сайн сурч ажилладаг. Гэтэл нөгөөдөл нь болохоор цагаа зарцуулж, ойлгож, ухаарвал илүү сайн сурч ажилладаг. Юмыг илүү гүнзгий ухаарч ойлгож илүү сайн ажилладаг. За, экстравертууд шийдвэр гаргахдаа яадаг вэ? Чанга ярьж боддог. Чанга ярьж бодно гэдэг чинь одоо ингэж одоо бодож байгаа нь ил хэвчдэг. За эзөө чи надад ингээд ингэсэн энийг ингэх юм чи ингэндээ гэж тэгэж боддог хүн байдаг шүү дээ. Тэгдэг. Тэгээ хүмүүс асууж лавладаг тэгэж ярьдаг. Гэтэл нөгөө интровертүүд болохоор яах вэ? Хийхээс өмнө их удаа боддог. Тэгээд үзүүл илтэг гэж шаардах их дурггүй. За энэ бол менежерүүдэд бас их чухал юм байна. Үзүүл илтэг гэдэг гар чинь нөгөө экстраверт хүмүүс чинь дуртай штэ. Хөө тэгэлгүй байд ингээл хийж байгаа юм үзүүлэх гэдэг. Нөгөө интроверт хүмүүс чинь болохоор үзүүл илтэг гэхэд яахан дурггүй ингээд дотгож байгаа хадлах гэдэг юм байж байгаа. За тэгэхээр экстравертууд болохоор хийж үзүүлж ярьж байж илүү сайн ойлгодог. Интроверт хүмүүс болохоор яадаг вэ? Гадагшаа гаргах дурггүй учраас чадварыг нь хүн харахад их амаргүй байдаг. Тэгэхээр сайн менежер бол энэ хүн интроверт гэдгийг мэдэх юм бол энэ ямар чадвартай гэдгийг нь өөрөө сайн ухаж гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэр хүний тэгж чадвараа гадагшаа гаргаж үзүүлэхгүй байгаа нь тэр хүний буруу биш шүү дээ. Тэгээд үзүүлэхгүй болохоор тэгээ хайчиж болохгүй. Тэгэхээр бид энэ хүн надаас өөр шүү гэдгийг нь ойлгочоод өөр учраас би энийг яаж ойлгох вэ гэдгийг хүн өөрөө бодох хэрэгтэй. Багшч тэр, менежерч тэр хамт ажиллаж байгаа зүгээр ер нь хүнтэй харилцаж байгаа хүн бүгдээрээ л. За ийм сайхан ярилцъя гэдэг ч одоо жаахан бодоодох гэж дөрөв. За нөгөө сенсинг буюу өөрийнхөө бодит мэдрэхүй тулгуурсан хүмүүс, интуишн буюу нөгөө зүн совиндоо тулгуурсан хүмүүс. За энэ сенсинг хүмүүс чинь ямар хүмүүс вөхөр баримтаа өгөөч ээ. Тодорхой юм хэлээч ээ гэдэг тийм аяг хүмүүс вөхөр. Нөгөөдөл нь болохоор бодож янз бүрийн холбоос үлбээс олж байгаад энэ ийм байсан юм байна штэ гэдэг. Тийм аяг хүмүүс зүн совинд итгэдэг хүмүүс. За сенсинг хүмүүс тусгай баримт, деталь, нарийн деталууд маш чухал. Энэ интуишн буюу зүн совинд итгэдэг хүмүүст болохоор баримт деталуудаас илүү тэр баримт деталь чинь деталь нарийн асуудлууд чинь яг юу гэсэн үг вэ? Ямар холбоотой вэ гэдэг нь илүү чухал. За, эсүүд нь болохоор яг одоо мэдэгдэж буй баримт бодит үннийг чухалчилдаг. Гэтэл баримт хоорондын нөгөөдөл болохоор баримт хоорондын холбоос нь чухал. Одоо юу гэдэг хоёр хүн ингээд хүүхэд хоорондоо ингээд муудалцчлаа гэж бодъё. Тэгээд за хоёр ажилтан хоорондоо муудалцсан тэгээд хэрэлдэжээ. За төрийн албаны ажилтан чинь нөгөөдгөө чинь шүүгч гэдэг юм одоо нэг учрыг ноодох хэрэг болно шүү дээ. Тэгтэл чинь тэр дарга чинь танаа дарга чинь сенсинг маягийн S маягийн типийн хүн байвал яах вэ гэхээр за яг яасан чи яг яасан. Чи яг юу гэж хэлсэн. Чиний гар төрүүлээд хөдөлсөн юм шүү. Тэгэхээр чи яасан. Яг нэг юу болсон гэдгийг салгад за ийм байна. Энэ чиний бурууч. Ингэж хийдэг гэдэг. Тэгтэл нөгөө интуишн маягийн N маягийн хүмүүс нь болохоор за чи тэгвэл ингээд цогцсон юм. Яагаад? Юунаас болсон юу? Чи ингээд тэгээ хэлсэн юм шүү дээ. Тэгэж хэлсэн. Яагаад тэгэж хэлэх шалтгаан чи юу байсан? Чи уурсан юм уу? Юунд уурна үсэн ингээд. Нөгөө баримт хоорондын холбоосыг нь гаргаж ирэх гэдэг. Тэгэхээр шал хоёр өөр шийдвэр гаргах гэдэг байгаа сте. Тэгэхээр нэг чухал гэдэг нь харагдаж байгаа хгүй юу чухал гэдэг нь харагдаад байна гэхээр яг адилхан болсон явдлыг хоёр өөр дарга байж байгаа нэг нь сенсинг нэг нь интуишн талын хүн байх юм бол шал хоёр өөр шийдвэр гаргачих хэмжээнд байгаа хгүй. Тийм учраас аль талыг нь харгалзах аль нэг энэ ямар хүн бэ гэдгийг мэдэх хэрэгтэй гэдэг чинь энийг хэлээд байгаа. За S талын хүмүүс нөгөө бодит мэдрэхүйн талын хүмүүс зохион байгуулалттай стратеги мэдээлэл дуртай. Гэтэл нөгөө интуишн талын зүн совиндоо итгэдэг хүмүүс нь яадаг вэ? Ерөнхий дүгнэлт мэдэн дуртай. Тэгээд нэггээс нөгөөр нь өсрөх дуртай. За одоо та нар өөрсдөө ингээд юу яагаад үз? Бодоод үз. Би ер нь мэдээллийг яах зарим хүн S талын хүмүүс яах вэ гэхээр за надад нэг ийм мэдээлэл хэрэгтэй нэг гутаа одоо интернет рүү оронгуудаа за энэ гэдэг хайгаад за энэ оллоо. Олно гэсэн 3 асуултаа тавилаа. Оллоо, гарлаа, болоо. Гэтэл нөгөө интуишн талын N талын нөхдүүд бол яах нь вэ?
Ороод уншаа явж байсан чинь нэг сонирхолтой мөрөж хүү энэ юм шиг нөгөөх төр дарангууд ороод нэг сонирхол мэдээсэн. Өө нөгөөх уншиж явж байсан. Гинтгэн дахиад нэг сонирхол хүү гал нөгөөх дараад өөр юм үзэн. Нэг мэдсэн чинь дэвнэлэх юм уншчихсан юм. За бид ихтэй тэр нь буруу гэж хэлээгүй штэ. Өөр хүнчил өөр болохоос биш. Цаад хүний мөн чанар нь өөр болохоос биш. Тийм сайн муу гэсэн үг биш. Тэгтээ мэдээж эрэг нөгөө одоо чадахгүй талаа хөгжүүлэх хичээн штэ. Хичээх хэрэгтэй тийм. За S талын хүмүүсийн яг нь юунууд чухал. Менежерүүдэд их чухал. Сенсинг гэдгээ мэдж явах юм бол тийм хүмүүс байх юм бол дагалгавар гүйцэтгэхтэй тогтмол хурдтай. Нөгөө бодиттой юмыг бодитоор авдаг хүмүүс яадаг гэхээр ингээд өдөр болго нэг цагаар хийсээр байгаад 7 хоногт 7 цагийн ажил хийгээд дуусгацсан. Гэтэл нөгөө intuition талын нөхдөл яадаг гэхээр 6 өдөр огт ихгүй жисэн хамгийн сүүлчийн өдөр гинтхэн тесрэл гинтхэн баахан бүгдэрийг хийгээд дуусгацдаг тийм. За тэгэхээр даалгавраа өгчөөд байнга шалгаж яах уу хийх үү гэдэг чинь нөгөө хүний харах нь штэ. Хэрвээ та нар энэ тестийг аваад сайн даргавал энэ тестийг аваад нөгөө юугаа авчих штэ. Хүмүүсээ мэдчих штэ. Нөгөө өсгөнүүдийг мэдээд авчих. Тэгчээд нөхөр ажил ер нь юу болж байгаа бол миний хийж байгаа бол үгүй бол шийдэж байгаа юу юм бол хийж байгаа л гэж хэлж байна. Тэрний оронд нөгөө юугаа гаргаж ирээ харах файлаа гаргаж ирээд өө энэ intuition нөхөр штэ. Энэ аягүй бол хийгээгүй явж байгаа даа. Энэ intuition нөхөр. Өө энэ sense нөхөр. За энэ бол ингэж штэ гэдэг. Ингэж тодорхойлж бас чадах боломжтой байхгүй. За тэгээд энэ S нь болохоор яах нь практик бус тодорхойгүй ирээдүйн чиглэлтэй ажиллах дурггүй. Яг одоо практик тим юм хийх гэдэг. Гэтэл нөгөөдөл нь юунд дурггүй гэж интуишны зүүн совингийн талын хүмүүс болохоор яг дистрата тодорхой дистрата детачсан ажиллаж залхдаг. Ямар ядаргаатай юм бэ? За яг хийж байгаа ажилдаа анхаарал хандуулдаг S талын хүмүүс. Гэтэл чинь интуишн болохоор ирээдүйн боломж илүү сайжрах хөлбөрийг дандаа ирэлхийлж идэг. Энэ ингэх юм бол арай дээр юм шүү. Дараа жил баг ингэж хийсэн дээр юм байна да гэсэн боддог. Нөгөөдөл нь болохоор яг одоо гүүг юу дараа жил юу яриад байгаа. Одоо энийг хийнэ гэж ингэ. SN гэдэг хоёр үгсний чинь ялгаа юм шүү. За thinking feelings нөгөө нэг тархиараа мэдээ юм шийдвэрээ гаргадаг. Нөгөөх нь болохоор зүрхээрээ шийдвэрээ гаргадаг хүмүүс. За thinking хүмүүс чинь болохоор одоо юу энэ нийтийн сүлжээ мүлжэн дээр хүмүүс нэг Орос Монгол хойлоод гдэлог гэдэг нэг асуулт тавиад байдаг тийм. Юу яриад байгаа юм? Ингэчээд ингээд энэ ингэсэн гэж гдэлог. Thinking хүмүүс яг тийм хүмүүс байна. Гдэлог гэх логикнаагаа би юу яриад байгаа юм бэ? Логик нэг гэж. Гэтэл чи нөгөө feeling талын хүмүүс энэ төр логикоос илүү хүн гомдчихгүй байгаа гэдэг талын хүмүүс. Хүн гомдчихгүй байгаа. За thinking бодлого тархины талын хүмүүс нь яадаг вэ? Шинэ мэдээллийг логик анализ хоёроор үнэлдэг. Логик нь юу вэ? Яг үнний дараа энэ гэсэн анализ хийгээд. Гэтэл F буюу зүрхэндээ итгэдэг хүмүүс нь шинэ мэдээллийг хүн хоорондын харилцаанд суурилан үнэлдэг. За бодит өгөгдөл шалтгаан үр дагаврын харилцаа их чухал байгаа. Боддог хүмүүст. Зүрх сэтгэлээс оролцдог тийм талын хүмүүс болохоор яг хүний оролцоо нөхцөл байдал илүү чухал. Тухайн нөхцөл байдал илүү чухал. За мэдээлэл үзэл бодолд сайн ба муу тал нь их чухал. Тархины талын хүмүүс. Зүрхний талын хүмүүс нь болохоор мэдээлэл үзэл бодол хүн чухал. За ажил сурлагын шийдэ гаргахдаа thinking боддог хүмүүс нь болохоор үнийг нь, хуваарийг нь, хэрэгцээг нь одоо надад яг үнэхээр хэрэгтэй юу үгүй юу? Зорилго нь ийм логик анализыг баримталдаг байхгүй юу? Тэгээ одоо юу гэдгийг 100,000 төгрөгийн ийм Монгол бичгийн курс байна. Зааж гараа энэ үнэн ямар хөө 100,000 төгрөг бичнээр үлээ. За хуваар нь минийх тайм таарч гинүү үгүй юу? Ингэж thinking талын хүмүүс ингэж шийдвэр гаргах. Гэтэл нөгөөдөл нь ажил сурлагын шийдвэрээ гаргахдаа feeling талын хүмүүс нь сэтгэл хөдлөл, таалагдал, сургалтанд оролцогч хүмүүсийг л байхаар. Хүүшээ нөгөө манай нөгөө доржооч нь энэ Монгол бичгийн курс явах гэж байгаа юм байна шүү дээ. Хүүшээ тэгвэл хоёлоо явчихъя л да. Дажгүй залуу шүү дээ. Үе гоё. Тэгээ. Өө хичээл дээр зөв хөгжилтэй гоё байна. Тиймэрхүү. Нөгөөдөл нь болохоор юун тэр доржоо байна уу? Бата байна хамаахгүй. Ямар үнэтэй лээ? Надад ямар хэрэгтэй лээ? Миний ажлын хуваарьтай таарч гэнэ үү? Надад ямар хэрэг болох вэ? За, тархиа ажилладаг хүмүүс нь тархиа илүү ажилладаг нь яг нь хувийн орон зайг маш их хүндэлдэг. За чиний асуудал. Энэ миний асуудал. Тэгээ хувийн амьдрал ажил хоёроо заагалдаг. Ажил дээр ажиллаа ягаад ажиллаа хаяал гэртээ ирэнгуутаа яг гэрээсээ ажил дээр ирэнгуутаа гэрт болсон проблем асуудал бүгд ард үедээ зөвхөн ажил. За гэтэл нөгөө
Филинг талын хүмүүс чинь яах нь вэ? Ажил амьдрал хоёр нь бүр холилдчихсан. Туслах дэмжих үйлдэл их дуртай эрхэмлдэг. За тэгээ ажлынхантайгаа хувийн харилцаа үүсгэн. Хөөе нөгөө манай нөгөө тэрний нэмэн тэрний дүүн ингээд өвчин туссан гэж шүү дээ. Хөө бүгдээрээ нэг хитэн төгрөг цуглуулад өгье. Хөөе гэх бүр ингээд яг ингээд бүр ажлыг ах дүүсчгээ ингээд боддог. Тэгээ дахиад хэлээ. Сайн муу гэсэн байхгүй шүү дээ. Хүнийх нь чанар л тийм. Тийм хүн бол сайн байдаг, ийм хүн бол муу байдیں۔ Ажил тийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй гэсэн. Огт тийм байхгүй. Хувь хүн юм. За thinking тарих талын хүмүүс болохоор алдаа гэх амархан олдог. Тэгээд тэрийг чи алдчихлаа шүү гэд тэгээд үнэлгээ шүүмж өгдөг. Ингэж явж болохгүй шүү. Энэ чинь болохгүй наа. Энийг ийм битгий дахиж хийгээрэй. Тим маягийн үнэлгээ шүүмж өгдөг. Гэтэл feeling талын хүмүүс чинь болохоор нэг зүрхээ илүү ажилладаг хүмүүс чинь за нэг мууг нь хилээж яах вэ гэд зүтгэлийг нь илүү сайн чинь. Чиний ингэж байх чинь их сайн байх шүү гэд сайн талыг нь илүү олж хараад сайныг нь үнэлээд ингээд тэгэж энийг илүү хийгээрэй. Сайн юм илүүгээрэй гэд мууг нь дурдахгүйгээр уран муулах шүүмжийг хэлэхгүйгээр ингээд байдаг. Энэ маш чухал. Энэ хүнийг сайн ажилуулахын тулд зарим хүн thinking нөгөө түрүүний нэг дарга бол үсгээ тэмдэглэсэн байгаа гэсэн шүү дээ. Үсгээ гаргаж чангуудаа тэ үсэг байх юм бол за нөхөр минь чиний юм чинь болохгүй шүү гэхээр тийм шудраг шүүмж хүлээж байдаг байхгүй thinking хүмүүс ч өөрсдөө тархи ажилуулдаг учраас дарга хэлж байгаа яг тийм шудраг шууд хэлж байгаа шүүмжийг ингээд хүлээж аваад тэрийгээ засаад шууд цайзуулаад явчихдаг. Гэтэл нөгөө feeling гэдэг зүрхээ ажилуулдаг хүмүүс чинь болохоор шудраг шүүмжил гэхээр намайг шүүмжилж намайг ингээд дорд үзлээ гэсэн ойлголтоор ойлгох гэдэг зүрхэнд гомдчих гээд байдаг. Тийм учраас дарга шууд тэр хүний урам зориг гэж мохоож болохгүй. Нөгөө бичгээ гаргаад тарсан чинь нөгөө нөхөр чинь F гэж. Энэ feeling нөхөр энийг хамаагүй хэлж болохгүй. Миний хүү энэ чинь их эвтэйхэн байгаа юм да. Чи энийг л сайн хийгээд байгаараа да. Гэдэг дандаа тийм урам өгсөн, дэмжсэн, positive feedback гэдэг магтсан тийм маягийн үнэлгээгээр ингэж явуулах юм шүү дээ. Тэгэхгүй болохоор нөгөөх нь урам нугараа бүр алгалчихсан. Юу сайжруулах гэсэн биш бүр хачин болчихсон. За ийм. За хамгийн сүүлчийн нөгөө англи болохоор нөгөө юу штэ нөгөө judging perceiving гэж гадаад орчинтой юм байна. Judging хүмүүс гэдэг нь юм хийгээч гэдэг талын хүмүүс. Би нэг бодтой нэг дөрөвдөх юм хийгээд гэч юу ч хамаагүй юм хийгээч гараа хөдлөг юм хий. Perceiving гэдэг юмыг байгаагаар хүлээж авдаг талын хүмүүс чинь яадаг вэ гэхээр байдлыг харьяа гэдэг үг байхгүй. Байдлыг харьяа энэ чинь шал дэний чим хийгээд байгаа юм бол арай илүү боломж гарна шүү дээ. За юм хийгээч гэдэг талын хүмүүс яах вэ? Зорилгоо тогтоно. Тэгээд зорилготой нийцсэн даалгаврыг гүйцэтгэдэг. Маш тодорхой. Гэтэл нөгөөдөл нь perceiving гэдэг талын тэр байдлыг харьяа гэдэг тийм маягийн наануу цануутай хүмүүс нь илүү мэдээлэл цуглуулад байдаг. Тэгээ боломжуудыг дандаа нээлттэй болгодог. Эвтэйх илүү боломж гарах юм бол тэр чиглэлээр явчих гэсэн маягтай. Ингээд. За, judging буюу тийм шүүх талын хүмүүс нь болохоор яг төлөвлөн, яг цагт нь дуусна. Нөгөөдөл нь болохоор аяндаа суртан, аяндаа гүйцэтгэн, тэгээд эцсийн мөчлөхөд ихийг амжилтдаг. Хүү яана гэдэг амн дээр яг нөгөө цагт болон гутал каскас хийгээл. За, judging талын хүмүүс болохоор дуусгах их чухал. Ажиллах арга үйлээ тодорхой ойлгох дуртай. Ямиг дуусгах чухал. Гэтэл нөгөөдүүлийнх нь болохоор эхлэх нь чухал. Нэг эхэлсэн багт дууст юм дөө. Эхлэх нь илүү чухал. Дуусгахаас илүү. Тэгээд даалгавруудыг яг дагах дургу. Болно нэг эхэлсэн юм чинь болно гэсэн үг. За, хуваар нөгөө judging талын хүмүүс болохоор J үсгийг сонгосон хүмүүс болохоор хуваар зохион байгуулалт маш чухал. Цагийн хуваар зохион байгуулалт. Гэтэл нөгөөдүүлэлт нь болохоор уян хатан байх нь маш чухал. Хуваар солигдвол асуудал болно зүгээр. Нөгөөдөл нь болохоор өөрчлөлтөнд дургу, judging гэх юм болохоор өөрчлөлтөнд дургу. Яасан бэ жимгэрсэн соног хэдэн цагт хийсэн. Одоо бас дахиад өөр цагт хийх юм уу? Гэтэл нөгөөдөл нь яг эсрэгээр хатуу дүрм дургу. Ямар түүхтэй бэ гэж яг дүрм дагааж яваад байх юм. Perceiving үнэсээ наануудаа цаануудаа усудна шүү дээ. Нөгөөдөл нь болохоор яг ингэж. За ингээд тэгээд энэ чинь ингээд би зөвхөн дөрвөн ангиллынхаа ялгаануудыг бичлээ. 16 юм байгаа шүү дээ. 16 төрлийн зүйлээр ингээд байж байгаа. За тэгэхээр хамгийн сүүлд нэг зүйл хэлээ. MBTI чинь менежерүүдэд ямар холбогдолтой юм бэ? За та нар ингээд энэ юуг хар статистикийг хар. Жил бүр энэ дэлхий дээр 3.5 сая MBTI тест хийж байна. 3.5 сая. Тим их олон жил бүр. За Forbes-ийн 100 гэж нөгөө шилдэг бизнесүүдийн жагсаалт байдаг шүү дээ. Forbes-ийн 100-гийн 80 компани нь энэ MBTI-г дандаа хэрэглэдэг. Ажилтнуудаа бүгдээр ингэ тодорхойлцдог. Тэгээ тодорхойлоод байна. За тэг яагаад ингэж вэ? Яагаад Forbes-ийн амжилттай хамгийн шилдэг 100 компани 80 энийг хэрэглээд байгаа юм? Нэгдүгээр нь сайн баг бүрдүүлэхэд маш чухал. За энэ хоёр таахгүй юм байна. Энэ хоёр таах юм байна гэдэг чинь нөгөөдөл аягүй сайхан гаргадаг. За эдгээр
энэ нөхдүүдийг ийм даалгаврыг бол илүү сайн гүйцэтгэх юм байна. Эдгээр нь энэ ажил эвтэйхэн байна. Сайн баг урдуул. Харилцаа холбоог бэхжүүлдэг. Харилцаа холбоог бэхжүүлэхээр ч одоо нөгөө одоо MBTI-гаар өөрийгөө тодорхойлж MBTI-гаар нөгөө хүнээ мэдчих юм бол энэ чинь нөгөө нэг гомдоод байгаа нь надад энэ гомдохтой биш. Энд чинь угаасаа F гэдэг тийм хүн штэ. Тэгэхээр чи би энийг ингэж энийг гомдсонд нь би өөрөө гомдож болохгүй юм байна штэ. Харилцаа холбоо их өөр. За ажилтнуудаа урамшуулах. Ажилтнуудыг нөгөө урамшуулахдаа яах вэ те? Нөгөө юуг яаж хүлээж авах вэ гэж түрүү ярьсан шүү дээ. F тэрийг гомдож хүлээж авдаг үлээ. Яг тодорхой шударга чиний эн чин зөв эн чин буруу гэж хэлэхэд нөгөөдөг чинь сайжраад явдаг үлээ. Яадаг үлээ. Ажилтнаа за үйл ойлголцлыг багасгаж үр дүнг нэмэгдүүлэх. Үйл ойлголцлыг тий. Хүмүүс чинь нөгөө нэг нэгээ тэгээд илүү сайн мэддэг болоод ирэхээр ялангуяа дарга хүн ажилтнуудаа бүгдэрэг мэдээд ирэхээр амар болчихдог байхгүй. За энэ нэг ингээд энэ чи ингээд байгаа шин чи уг цаад хүн чанар хүнийхэн чанар нэм гэдэг. Тэгэхээр энэнийг би ингэж ажилуулбал илүү сайн гэдэг нэг тодорхой гараад ирдэг. За тэгээ манлайллыг хөгжүүлэх энэ JetBlue гэдэг нэг онгоцны нисхийн компани үү. Өөр 10 20 жилийн өмнөөс энэ MBT-г ашиглаад манлайл гэж нөгөө лидерүүд болох хүмүүсээ ийм төрлийн хүмүүс одоо нөгөө дөрвөн үсэг байгаа шүү дээ. Энэ дөрвөн үсгээс ингэсэн хүмүүс нарай илүү сайн менеж болох чадвартай байд юм байна гэдгийг тодорхойлоод тэр хүмүүсээс шалгаруулад явсан чинь дандаа их мундаг менежерүүд, мундаг лидерүүдийг хөгжүүлээд гараад ирсэн. JetBlue-гийн туршлага байгаа юм. Зүгээр л жишээ тийм ээ гих мэтлээ. За тийм учраас одоо эцэст нь юу гэж хэлэх вэ гэхээр за баярлалаа энэ тусчинд өөрийгөө та бүхэн гэдэг өөрсдөө тогтоогоод авлаа. За тэгчээд өөрийгөө тогтоогоод авсан чинь өрөөлөг ойлгох гэж хичээнэ. MBTI-г цааш нь үргэлжлүүлж судална. Монгол хэлээр байхгүй ч гэсэн англиар илүү уншаад судлахыг бодно. За цааш нь яах вэ? Болох юм бол төрийн албаны зөвлөлтөд бид нар ярьж байгаа да. Хэрвээ боломж гарвал яг нэг монголоор орчуулах нь тэргээд төсөл бод тэр бас бодож байгаа ярьж байгаа зүйл бий. Тэгээд багаар ажиллахад өөрийгөө тодорхойлоод өрөөллийг илүү сайн ойлгоод хамтдаа нэгэн зорилготой сайн ажиллах юм бол MBTI гэж маш чухал хэрэглүүр авах юм шүү. За анхаарал тавьсан баярлалаа. Сарууд Эрдэнэ багштай маш их баярлалаа. За тэгээд энэ тестийн талаар сонирхож байгаа хүмүүс MBTI гэд хайгаад илүү мэдээлэл авч судлах боломжтой. За хоёрт нь өнөөдрийн энэ заасан хичээлийн материалууд манай төрийн албаны зөвлөлийн вебсайтанд вебинар зэсэнд тавигдана. Тийм учраас та бүхэн энийг эргээж бас уншаад сэргээх ийм боломжтой гэдгийг хэлье. Ингээд сонирхолтой бөгөөд амьдралд хэрэглэгддэг ов хүний болоод бусдынхаа одоо өөрийнхөө болоод бусдынхаа зан чанарыг зөв тодорхойлоход хэрэглэгддэг энэ тестийн талаар мэдээлэл өгсөн Сарууд Эрдэнэ багштай баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. За одоо үйл ажиллагааг дүгнэж үг хэлнэ хэмээн төрийн албаны зөвлөлийн дарга Баатар Зориг дарга таныг урьж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? Манай сургалтанд оролцож байгаа хүмүүс бүгдэнд минь төргий. Сургалт маань баяжаад одоо бүр Америкээс төв алгасаад сургалт зохион байгууллаа. Өнөөдрийн сургалтыг лекц заасан Сарууд Эрдэнэ багшид талархалтай байна. Конгрессийн номын санд Монгол хүн ажиллаад мэдсэн сурснаа бидэнд одоо цахимаар одоо танилцуулаад ингэж одоо оролцож байгаа талархалтай байна. Өөрийгөө төдийгүй бусдыг өрөөлийг одоо зан хандлагыг яаж дүгнэх вэ гэдгээр олон сайхан одоо мэдээллүүд өгдөө. Мэдээллийн эхэнд бас одоо төвлөрөх чиглэлээр хэд хэдэн дасгалыг одоо үзүүллээ. Би солгоо бичиж чаддгүй юм байна ер нь. Тэгэд одоо яг дэлгэцээр бичиж чадаагүйгаа харуулах уу? Тэгш хөгжих ёстой байна гэдэг ийм одоо дүгнэлтэнд төрлөө. Танд талархалтай байна. Манай Зөмбөрл хам дарга өмнө таны тухай танилцуулга хийсэ. Бид одоо цахимаар уулзлаа. Төрийн албаа хаагчдад лекц унших боломжтой хүн байна. Конгрессийн гишүүд энэ номын сангаар үйлчлүүлдэг юм байна. Шинэ хуулиа боловсронгуй холбоотой мэргэжил арга зүйн зөвлөгөө авдаг юм байна гэсэн. Ингээд одоо багшийн их сургуулийн багш конгрессэд одоо шаардлагын дийлүүлээд ингээд ажиллаж гад одоо төрийн албаа хаагчдынхаа өмнөөс монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Тэгэхээр та бас бидний ярьж байгаа зүйлийг цагийн боломж үед бас оролцоод ажиглаад байж болно. Бид бас зөвхөн
шин мэдээлэл олохоос гадна энэ дор байгаа сэтгэлдлүүдээс үзээд ихэд ойрын хугацаанд төрийн албаны зөвлөлөөс хийгдэж байгаа ажлын мэдээллүүдийг өгөөч ээ. Бас одоо сургалтаас гадна ажлын мэдээлэл өгвөл сайн байна гэдэг ийм хүсэлтүүд ирсэн учраас хөтөлбөрөө өргөжүүлээд зарим мэдээллүүдээ өгөх гэж байгаамаа. Тэгэхээр та бас оролцож болно. За төрийн албан хаагчдынхаа өдрийн мэнд хүргэе. Сайхан мэдээлэл хамтдаа сонслоо. Сонсох нэг өөр хэрэг, сонссныг шууд хэрэгжүүлэх нь чухал байгаа. Энэ сургалтаас сургалтад одоо та хэд маань хөгжиж байгаа. Сая одоо манай төрийн албаны зөвлөлийнхэн увс баян үлгий хөвсгөл булган дорнод өмнө говьор ажиллаж байгаа. Ажиллаж явах явцтай бол 7-4 10 буюу 7 хоног үрийн 4 дахь өдрийн 10 цагийн энэ сургалтын талаар одоо зарим хүмүүс ам сайтай байгаагаа цохож тэмдэглэсэн. Ийм ч одоо мэдээллүүд ирж байгаа. Ийм учраас өчигдөр улсын их хурлын ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорон дээр бид одоо бүрэлдэхүүнээрээ мэдээлэл өгсөн байгаа. Энэ мэдээлэлдээ одоо энэ сургалтын талаар зориуд онцолж ярьсан байгаа. Өнөөдөр 7-4-10 сургалт үргэлжилж байна. Зарим хүмүүс энэ сургалтанд одоо анхаарлаа төвлөрүүлээд хийж байгаа ажлаа орхиод зарим чадвартай хүмүүс хэд хэдэн ажлыг зэрэг хийдэг юм шиг байна. Тэгээд цахимаар дүрс харагдахгүй учраас бас зарим нь гарч явчих гээд авшиг байна. Ийм учраас анхаарлаа хандуулаа. Хийгдэж байгаа зарим ажлуудын талаар цаг үеийн асуудлуудаар та бүхэнд мэдээлэл өгье. Дараа нь зөмбөрлөм дараа дүгнэж үг хэлэх байхаа гэж хүсэж байна. За нэг дэх асуудал. Хүний тухай асуудлууд ярина. Бид хүмүүстэй харьцаж байна. Бид өөрсдөө хүн байна. Ийм учраас хүний тухай асуудал дээр анхаарал хандуулад зарим газруудад төрийн албаны зөвлөлийг бусад одоо өндөр хөгжсөн орнуудад хүний нөөцийн удирдлагын яам гэж нэрлэдэг. Дотоод хэргийн яамч гэж нэрлэдэг. Ийм учраас та бүхэн энэ өнөөдрийн сэдвч төр цаашдын ажлуудч тэр хүний нөөцийн асуудал, хүний хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулаа. Энэтэй холбоотойгоор бид нар 11 хол зарчим баримтлаж байгаа. Энэ та хэд одоо анхаарлаа хандуул. Зарчим баримтлаад ажиллаж байна. Нэг дэх гол баг нь бол ёс зүйтэй төрийн албан хаагч байх тухай, мэрэгсэн төрийн албан хаагч байх тухай, тогтвортой төрийн албан хаагч байх тухай, тогтвортой төр, мэрэгсэн төр, ёс зүйтэй төр байх тухай. Би 11 үлэнгийн дурдахгүй. Ийм асуудал дээр бид нар одоо анхнаасаа төрийн албаны зөвлөлийн 5 гишүүн, нийт бүрэлдэхүүн энэ 11 зарчмыг хүн дээрч тэр байгууллага дээрч тэр ажил үйлсдэрч гэсэн одоо баримтлая гэдэг. Ингэж одоо баримтлж яваа шүү. Энэ утгаараа өчигдөр ёс зүйн байнгын хорон дээр мэдээлэл танилцуулга хийсэн. Мэдээлэл танилцуулгын явцад бол Баяр сайхан гишүүн, Бийсен гишүүн, Баатар Бэлэг гишүүн, Мөнхбат гишүүн, Чин Зориг гишүүн гээд мөн Батэрдэн дарга гэдэргээд эдгээр одоо хүмүүс маш сайн санал зөвлөмжүүдийг өгсөн байгаа. Ямар зөвлөмж өгсөн бэ? Ололт олон байна. Хийж байгаа ажлын эхлэл байна. Хэвсэн ажилч байна. Гэхдээ бас анхаарах асуудал байна. Энийг бусдад түгээн дэлгэрүүлж анхааруулаа гэдэг. Ийм учраас би та бүхэнд анхааруулах зорилгоор одоо хэрэглэгчийн тухайд 895 байгууллага хэрэглэгч оролцож байна. Ингээр та бүхэн саяын зарчмыг хэрэгжүүлэхэд бид юунд анхаарч байна вэ? Би дэлгэцэн дээр сонгон шалруулалт гээд далаа харагдуулаад, мөсөн уул харагдуулаад дээр нь нэг завь хөвж гоогоор нэг завь явж ийн юу хийж яваа гэж харахгүй байхаа та хэдэн. Бид мэдлэг чадвар буюу үзэгдэж байгаа, харагдаж байгаа хүнээс шууд үнэлж болох, дүгнж болох энийг одоо илүүтэй анхаарал хандуулж байсан. Мэдлэгчтэй чадвартай хүмүүс. Энийг үгүйсгэж байгаа биш ээ. Одоо бид юунд анхаарал хандуулах вэ? Бас үзэгдэхгүй, харагдахгүй хэрнээ үр дүнд нөлөөлөд байгаа хүчин зүйлүүд байна. Тэр бол зан үйлийн асуудал, ёс зүйн асуудал, хандлага соёлын асуудал байна. Ингээр сонгон шалруултыг бид нар цахимжуулж байгаа. Цахимжуулахын хажуугаар бас зайлшгүй тусгай шалгалтуудыг ярилцлага одоо авч байгаа. Цогц чадамжийг нь үзэх зорилгоор. Зарим тохиолдолд тусгай шалгалтууд дээр хэд хэдэн хүн оноо тэнцэх тохиолдол гардаг. Нэг албан тушаал дээр 2-3 хүн оноо тэнцэх тохиолдол гардаг. Хэнийг нь авах вэ? Ёс зүйтэй хүнийг нь
зам төлөвийн зөв хандлагатай хүнийг нь авах. Энэ зарчим баримталж байгаа. Ийм учраас та бүхний ажилдаа хандах хандлага дээр саяын одоо суур 11 зарчим тэр дотроо сонгон шалруулалтын үйл ажиллагаанд шатлан дэвшүүлэхэд, үргэлжлүүлэн ажилуулахад, тогтвортой ажилуулахад, зарим хэсгийг нь хөтөлбөрийн гэрээ цуцлахад, өөр ажил албан тушаал бууруулан одоо ажилуулахад хандлага зан үйлийг одоо чухалчлах болсныг зориуд тэмдэглэн хэлье. Энэ тухайч өчигдөр байнгын хорооны гишүүд хэлсэн. Ер нь нэг зөрчил гаргаад байгаа нөхдүүдийг заримыг нь хэлж штэ. Хоригдсон зүйлийг босог давчаад томилогдчихсон хүмүүсийг, шаардлага хангаагүй хэрнээ томилогдсон хүмүүсийг, хариуцлага тооцсон хэрнээ үргэлжлэн ажиллаж байгаа хүмүүстэй битгий эвдрээч. Та хэд нэрээр хэлж өгөхгүй байна. Одоо нэрээр дурдаа гэсэн. Тэгээд энэ өнөөдрөөс эхэлж бид нар нэр өд орж байгаа. За дараагийн тохиолдол юу байсан бэ гэхээр ковидын томилгоотой холбоотой зүйлүүд яригдсан. Энэтэй холбоотойгоор 12 сарын 31-ээс хойш ковидын томилгооны асуудал байхгүй. Ингээр ерөнхий сайдаас ч гэсэн одоо үүрэг чиглэл өгсөн. Мөн авилгалын индексийг бууруулахтай холбоотой үндэсний хорооны төлөвлөгөө батлагдсан байгаа. Төлөвлөгөөг ерөнхий сайд баталсан. Юмыг яаж мэдэх вэ? Ковидын хуультай уялдуулаад бүх шатанд зарим газруудад байгаа болцол шаардлага нь хангагдаагүй. Тэгсэн хэрнээ дэргэд нь болцол шаардлага нь хангасан түүнээс илүү сайн ажиллах хүн байгаад байна. Ийм учраас энэ дээр шалгалт хийгээд шаардлага хангахгүй, ажлын шаардлага хангахгүй хүмүүсийг чөлөөлөх хүртэл гарах хэмжээг авч явуулж байгаа. Төрийн албаны зөвлөлд 21 аймагаас 11 аймагт шалгалт хийнэ. Шалгалтын дүнг яригдж байгаа. Эхлээд яригдаад өнөөдрийн байдлаар 358 төрийн албан хаагчин хууль бус томилгоог хүчингүй болгож байгаа. Зарим намааг үзээгүй, ийм дүгнэлт гараагүй гэж бодож болохгүй. 358-ын жишгээр одоо бидний шалгалтанд хамрагдаагүй цаг хугацааны хувьд боловч ижил жишгээр ханднаа, текст зарчмаар ханднаа. Хууль зөрчсөн, болцол шаардлага хангаагүй тохиолдолд эвлэрэх боломж байхгүй гэдгээ одоо та бүхэндээ хэлье. За дараагийн зөв. Ёс зүйтэй холбоотой. Та хэд маань ёс зүйн зөвлөлүүдийг сайн байгуулсан байна. Байгууллагууд дээр өнөөдөр 2711 ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Тэр болонд 2711 ёс зүйн зөвлөл байгуулагдаад ажиллаж байна. Ёс зүйн зөвлөлийн мэдээллээс үзэхэд ёс зүйн зөрчил гаргасан 1591 төрийн албан хаагч байна. Үүн дотор төрийн захиргааны 882 төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний 709 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргаж хариуцлага ногдуулсан. Сануулгах шийтгэлийг 1050 хүн, нийтийн өмнө уучлалт гуйлгах хариуцлагыг 475 хүн, хуулийн дагуу хариуцлага тооцсон 55 хүн, бүр ажилласаа чөлөөлөгдсөн ёс зүйн зөрчлөөр 11 хүн бий. Бас зөрчилтэй эвдэрч болохгүй байгаа. Нэг аймагт би арх уучаад би арх уусанд буруу гэхдээ чөлөөлөгдсөн бас буруу гэж үзээд байгаа. Өчигдөр ч энэ одоо ёс зүйн байнгын хорооны хуралдаан дээр нэрээр биш одоо үйлдэлээр яригдсан. Арх уусан хүнийг уучлах тухай асуудал байхгүй. Одоо тайлбаргүйгээр чөлөөлөх тухай асуудал байгаа. Энэ дээр та хэд минь анхаараарай. Ёс зүйн зөрчлийг бид нар яаж илрүүлдэг юм бэ? Олон нийтийн сүлжээгээр илрүүлж байгаа. Зарим ч бүтгэгддэг учраас одоо энийг бид нар тань түнгийн тааруулнаа. Хэвлэл мэдээллээс одоо илрүүлж байгаа. Мэдээлэл ирж байгаа аль шатнд. Гомдлоор одоо илрүүлж байгаа. Байгууллагын дотоод хяналтаар илрүүлж байгаа. Ингээд бид бол аккурамд байгаа загас шиг бүх зүйл ил тод байгаа учраас энэ дээр анхаарлаа хандуулаа. Би төрийн албаны бүтцийн замын зураглыг гаргаад байгаа та бүхэнд өмнө хэлж байсан. Энэ замын зураг дээр 205,011 төрийн албан хаагчийн бүх мэдээлэл байна.
хувийн мэдээлэл нь бол хязгаарлагдмал. Тухайн төрийн албан хаагчийн бүх мэдээлэл бий. Энэ мэдээлэлтэй уялдуулаад бид нар мэдээлэл суурилсан үйл ажиллагаа явуулах чагаа. За удирдах ажилтнуудаа төрийн албан хаагчдаа одоо ерөнхий шалгалт авахгүй байна, тусгай шалгалт авагдахгүй байна, хүн тунэлж чадахгүй байна гэдэг бас тийм тайлбар танилцуулга хийдэг юм шиг үлээ. Өнөөдрөөр ерөнхий шалгалтын бүртгэл дуусч байгаа. Маргааш өглөө 9 цаг 00 хүртэл бүртгэнэ. 01-ээс хойш орох боломж гарахгүй. Ийм учраас бүртгүүлэх хүмүүс, шалгалтанд бэлтгэсэн хүмүүсийг энэ мэдээллээр хангаж өгөөч та хэд. Бүртгэл дууссаны дараа янз бүрийн юм хэлдэг. Энэ. За дараагийн асуудал бол тусгай шалгалтууд явагдаад эхэлсэн. Тусгай шалгалтууд явагдаад эхэлсэн. Тусгай шалгалтын захиалга их байгаа. Энэ захиалгыг хурдан ирүүлээд, нэмж ирүүлээд шуурхай авах ажлуудыг зохион байгуулнаа. Одоогийн үйлчилж байгаа журмаар одоо шалгалт өгöd харьцангуй зарлах хоног ковидтой холбоотой, халдвар хамгаалалттай холбоотой хязгаарлагдмал. Бас шалгалтын одоо хугацаа бас хязгаарлагдмал байгаа дээр та анхаарлаа хандуул ажиллаарай гэдгийг хэлье. За төрийн албаны зөвлөлийн ёс зүйн байнгын хорон дээр өгсөн мэдээлэлтэй холбоотойгоор хэлэхэд ер нь төрийн албаны зөвлөлийг хийж байгаа ажлыг сайн байна гэдэг үгнээр цаашид хийх ажлууд дээр энэ зөрчилтэй зүйлийг нэрээр дурдж одоо гаргаж ирж тайлангуудыг тавьгсан. Энэ дээр анхаарлаа хандуулнаа. Улс орны хөгжлийн асуудал, эдийн засгийн хөгжлийн асуудал, тусгаар байдлын асуудал, төрийн албан хаагчдын үйл ажиллагаанаас шууд шалтгаалж байгаа. Энэ дээр та хэд маань анхаарлаа хандуулад ажилланаа. За дараагийн мэдээлэл бусдаас одоо дуулаад яах вэ? Та хэд мэдээлэлтэй байгаа. Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлтүүд орох ажил бол явагдаж байгаа. Энэ дээр зарим заалтуудыг сайжруулах чиглэлээр төрийн албаны зөвлөл бол бас 3 жил хууль мөрдчлөө. Тогтвортой ажиллах боломжуудыг хангаж өгөө төрийн албан хаагчдаа. Гэхдээ бас чадвартай төрийн албан хаагчдыг ажиллах боломжийг олгож өгөө. Мөн одоо улс төрийн албан тушаалтнууд дээр тавигддаг шаардлагуудыг нэмэгдүүлье. Мэргэжлэрээ болон тухайн одоо чиглэлээр ажиллаж исэн туршлагуудыг сайн зааж өгнө. Бас одоо зарим улс төрийн албан хаагчид би тодорхойлтоо хэлж шít. Төрд ажилласан туршлагын дутаад төрийн албан хаагчдад төрийн үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулах ийм хэмжээнд зарим хүрэж болцсошгүй байдлууд байгаа. Хууль тогтоомжийн хэрэглээг зөрчиж байгаа зүйлүүд энэ дээр анхаарал хандуулж байна. Дараагийн зүйл бол сонгон шалруулалтын тухай бие даасан хууль батлагдах байгаа. Энэ дээр бид нар сонгон шалруулалтыг цахим болгох, мөн өсөн уулын доод талын мэдлэг чадвар хандлагатай холбоотой зүйлийг оншилж болдог. Энэ сэтгэл зүйн тестийн туршилтыг Монгол хүний онцлог тохирсон байдлаар хэрэгжүүлэе гэж төлөвлөж байна. За ёс зүй хариуцлагын тухай хуулийн дээр манай төрийн албан хаагчид та нар маш сайн оролцсон. Саналууд ирсэн. 800 гаруй саналыг манай сургалт судалгааны газраас нэгтгэхэд улсын хурлын байнгын хороонд 45 багц асуудал болгож оруулсан байгаа. Энэ хуулийн одоо хүмүүсийг сонирхол татж байгаа хууль байгаа. Оролцогчид их саналууд их ирж байгаа ийм тохиолдлууд бий. Ингээд бүх зүйлүүдийг хэлэхэд одоо цаг бага байна. Биднийг одоо байнга дэмжиж, хамтран ажиллаж, тусалж байгаа удирдах ажилтнуудаа нийт төрийн албан хаагчдаа төрийн албаны зөвлөлийнхөө өмнөөс мэндчилгээ төгшүүлж байна. Амжилт хүсэж байна. Саруул Эрдэнэ багштай баярлж байгаа шүү. Талархалтай байгаа шүү. Нэг удаагийн энэ сургалт бишээ. Таны лекцийг бид нар англи одоо зарим слайдыг монголчилж хүргэхэд тусалж өгнө. Манайхан ачаал ихтэй учраас бидэнд тэгд дэмжлэг үзүүлнэ. Сан жаргачаа дармаа сая хэлсэн. Видео хэлбэрээр одоо үзээд энэний дараа видео хэлбэрээр үзэхэд нэг зэрэг 3000 хүн эдгээр үзсэн тохиолдлууд зарим лекцүүдээр байгаа. Их хандлт сайтай ийм одоо сургалтууд болж байгаамаа. Тэгэхээр сургалт бол хүнд хандлах соёлын өөрчлөлтийг авчирдаг. Өнөөдрийн сургалтанд хамтдаа суусан бүх хүмүүс талархлаа илэрхийлье. Монгол улсын төрийн албаны зөвлөлийн гишүүн Цөмөрлөм даргыгаа урья. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн сургалтанд оролцож байгаа
Мөндөд төрийн албан хаагч та бүхнийхээ энэ өдрийн амгалан гэрье. Юуны өмнө өнөөдрийн энэ сургалтын цагийг хөдөлж явуулж мэдээлэл маш сонирхолтой мэдээлэл өгсөн Саруул Эрдэнэ доктортой талархаж байна. Тэр гадаадад ажиллаж амьдарж байгаа олон монголчууд байдаг. Тэр монголчуудын дотроос энэ гадаадад сууж байгаа иргэдэн эх орондоо байж байгаа иргэдэн манлайлаад түүчээлээд улс орон сайн сайхныг харуулад монгол хүний авяас чадварыг харуулж ингэж ажиллаж байгаа бас одоо манлайлагчид байдаг. Тэрний нэг нь бол одоо манай Саруул Эрдэнэ доктор байгаа. Америк нэгдсэн улсын тэр том гүрний Конгрессийн номын санд ажиллана гэдэг бол бас монгол хүний хувьд нэр төрийн хэрэг гэж би бодож байна. Эрдэмтэн хүний хувьд, судлаач хүний хувьд, олон чиглэлийн бас судалгаа бүтээл төөрүүлдэг хүний хувьд бол тэр их сайн боломж өгөөд монгол хүний чадамжийг харуулсан сайхан үйл явдлаа гэж ингэж бодож байна. Тэгээд Монгол улсын төрийн албаны зөвлөлийн урилгаар өнөөдөр энэ манай төрийн албан хаагчтай уулзаж өөрийнхөө мэдэж сурж байгаа зүйлийн талаар ярина гэвэл барагдахгүй байх. Зүгээр нэг хэсгийн Maya Briggs-ийн текстийг яаж одоо энэ багаар ажиллахад төрийн албыг сайжруулахад ашиглаж болох уу гэдэг сайхан үнэтэй санал бодлоо мэдээлэл хуваалцлаа. Тэгээд өнөөдөр төрийн албан Монголын төрийн албанд юу болж байгааг гэвэл энэ багаар ажиллана гэдэг энэ онол үзлбэрэнтэл бол хүчтэй яригддаг. Харамсалтай нь яг мөн чанараараа хэрэгжихгүй байгаа. Багаар ажиллана гэдгийг төрийн албанд юу гэж ойлгож зарим нь гуйвалдгүй гэвэл ерөөсөө дарга ирдэг, дагуулад баахан хүн авчирдаг. Яах гэж байгаа юм гэхлээр багаар ажиллах гэж байгаа. Энэ намайг ойлгодог улсууд байгаа. Энэ ойлгодгүй улсуудад явуулнаа. Тэгэд энэ байгууллагыг энэ намайг дагалддаг ойлгодог улсуудаар үрдүүлэх гэж байгаа юм гэж. Ийм маягаар одоо баг үрдүүлэх ажил харамсалтай нь явагддаг. Гэтэ газар бүр биш л дээ. Ер нь бол бас тийм цөөнгүй ажиглагдаж шүү. Ийм явдалтай төрийн албаны зөвлөл бас одоо ингээд ийм хандлагыг үгүй болгохын төлөө төрийн албаны зөвлөл бас зөндөл одоо цаг чармайлтаа зориулж байгаа. Гэтэл багаар ажиллана гэдэг өнөөдөр яг жинхэнэ юу юм бэ гэдэг зүйлийг бол өнөөдөр Саруул Эрдэнэ доктор эднэрт ярьж өглөө. Багаар ажиллана гэдэг бол бие биенээ уншиж таних. Тэр багт бол муу хүн байхгүй. Тэр зан төлөвтэй тэр багт 10 хүн байлаа гэхэд 10 зан төлөвтэй байлаа гэхэд тэр муу зан төлөвтэй хүн тэр зан төлөвөөс шалтгаалаад муу хүн байхгүй гэдгийг дахин хэлж өглөө. Тэр багт байгаа хүнд муу хүн байхгүй. Баг бие биенээ ойлгох, баг бие биенийхээ давуу талыг олж хамтарч ажиллах, баг бие биентэйгээ одоо ингээд харилцаа холбоогоо сайн байлгах, бие биенийхээ давуу талыг олж чадаж хамтарсны үр дүнд тодорхой үр дүн амжилтанд хүрэх энэ л асуудал бидэнд өмнө тулгараад байгаа. Монголын төрийн албан ингэж чадсан цагт бол одоо үр дүн сайтай байна. Бид нар зөвхөн бие биенээ уншаад бие биенээ ойлгож зогсохгүй төрийн албан хаагчид үйлчлүүлэгчээс гэсэн иймэрхүү хандлагаар хандлах шаардлага бий. Энэ бол ерөнхийдөө төр иргэн хоёрын хоорондын бие биенээ ойлгож итгэлцэх бас үе таалга байх ёстой гэж. Тэр утгаараа бол өнөөдрийн хичээл маш ойлгомжтой сайхан харамсалтай цаг баг байлаа. Энээс илүү цаг одоо нэгэн тогтсон цаг юм чинь. Гэхдээ Саруул Эрдэнэ доктортой бол цаашдаа энэ Maya Briggs-ийн текстийг одоо тестийг Монголд орчуулад ингээд төрийн албанд хэрэглэх ийм боломж юу байна вэ? Хоёр талаас хамтарч ажиллая гэд ингээд урьдчилж ярьсан байгаа. Өнөөдөр Баатар Зориг дарга бол манай төрийн албаны зөвлөлийн дарга бол бас энийг дэмжиж ажиллана гэдгийг хэллээ. Ингээд ерөнхийдөө энэ Maya Briggs-ийн тест бол яг юу юм л да. Сонгон шалгуулалтанд хэрэглээд энэ муу хүн байна, сайн хүн байна гэж ялгах хэрэгсэл бол биш. Энэ бол баг үрдүүлж хамтарч ажиллах, бие биенээ ойлгох хэрэгсэл гэж ойлгож энэ Maya Briggs-ийн тестийг бид нар хэрэглэх ёстой. Тэгээд өнөөдрийн энэ мэдээлэл бол
та бүхэнд хүргэж байгаа эхний мэдээлэл цаашдаа одоо энэ Myers-Briggs-ийн тестийг Монголын төрийн албанд хэрэглэх бас одоо эхлэлч байж магадгүй. Бид нар цаашдаа энэ чиглэлээр бол гүнзгийрүүлж ажиллана гэж ингэж бодож байна. Ингээд төрийн албан хаагчдаа багшдаа талархал илэрхийлж байна. Myers-Briggs-ийн тестийг бүрэн орчуулад одоо хэрэглэхийг хүлээлгүйгээр аль болохоор энэ чиглэлийнхэн сэтгэл зүйн тестийг өөртөө боломжтой хялбар ойлгож болох сэтгэл зүйн тестийг хэрэглээд бие биенээ ойлгож баг үрдүүлэх чиглэлээр төрийн албан хаагчид цаг алдалгүй ажиллахыг зөвлөж байна шүү. Энэ юун дээр мессеж өгсөн юун дээр бол энэ файл өгөөч гэсэн их олон юунууд мессеж байх юм. Тэгээд энэ төрийн албаны зөвлөлийн инновац гэсэн юун дээр байгаа. Хаяган дээр ороод явах юм бол энэ дээр вебинар гэж байгаа. Вебинар дотор бол энэ одоо нөгөө 1 цагийн лекцүүд бүгдээр 50-тай байгаа. Энийг 10 орж үзсэн ч болно, 100 орж үзсэн ч болно. Энийг тэгээд татаад ашигласан ч болно. Тийм учраас та бүхэн энэ боломжийг ашиглаад энэ вебсайт руугаа ороод амжаагүй дахиж яг одоо цагт тавчигдаас ойлгоогүй зүйл байвал дахин орж үзэж одоо энэ мэдээллээ батгаж аваарай гэдгийг хэлье. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Саруул Эрдэнэ доктортой баярлалаа. Хэдүүлээ цаашдаа хамтарч ажиллая. Саруул Эрдэнэ доктор. Сонсож байна. Та Америкт өөр төвд шүн байгаа. Тэгээд мэдээлэл сайхан өгчлөө. Юмыг яаж мэдгүй ийм л зүйл хэлэх гээд бас мартчихжээ. Бас монгол хүмүүстэйгээ цахимаар энэ бүх аймаг сум бүх шатны байгууллагууд оролцож байгаа. Энэ сэтгэлүүдээс үзэхэд их эерэг сайн сэтгэлүүд бас орж ирж байна. Хэдүүлээ хамт харж байгаа юм чинь. Эерэг гэдгийг би ковидын эергийг яриаггүй шүү. Үгийн сайнны эергийг ярьж байгаа. Одоо энэ үг мөг чинь бас өөрчлөгдсөн юм шиг үлээ. Тэгээ монголчуудтайгаа уулзсных хэлэх зүйл байвал дахиад хэлж болно гэдгийг танд хэлье. Бас боломж олгоё. За Саруул. За их баярлалаа. Тэгээд энэ ийм төрийн албаны зөвлөлөөс ийм сургалтууд зохион байгуулж байгаа нь би энэ хичээлийнхээ өмнө хэлсэн дээр яг энэ насан туршийн боловсрол за тэгээд мэрэгжил дэвшлүүлэх, байнгын мэрэгжил дэвшлүүлэх гэсэн энэ төрийн албаны ажилтнуудын сайжруулах нэг сайхан сургалт зохион байгуулж байгаа төрийн албаны зөвлөлөөс тэгээд энд оролцсон дах баярлалаа. Урьдсан та бүхэнд баярлалаа. Тэгээд оролцсон бүх хүмүүст их баярлалаа. Тэгээд ер нь хэлсэн дөрвөн миний ярьсан хэлсэн санааг Баатар зэрэг дарах, Зүмбэрлэм дарах хоёр сайхан дахин тайлбарлаж хэлж өглөө. Энэ саяны энэ MBTI-гийн тест гэдэг бол ердөөсөө нөгөө энийг ийм хүн авчиг гэдэг тест ерөөсөө биш. Төрийн албанд аль хэдийн шалгалтыг ороод ирсэн хүнээ энэ ямар төлөвлөлөө хүн бэ гэдгийг нь таних, тэрнээс болгож баг үрдүүлэх гэдэг тийм тэрэнд их чухал юм шүү гэдгийг дахин хэлье. Тэгээд муу сайн гэдэг юм байхгүй гэдэг бол байнга ярьсан, байнга гарсан. Тэгээд дахиад нэг хэлэхэд хүн өөрийгөө эхлээд хамгийн сайн тодорхойлж байгаа гэдэг юм. Өөрийгөө тодорхойлоод би ийм хүн шүү гэдгээ тодорхойлох юм бол дараа нь өрөөлийг сайн ойлгож эхэлнэ. Өрөөлийг сайн ойлгож эхэлснээр хамтын ажиллагаа, багийн үйл ажиллагааны суур тавигдана. Тэгээд энэ үйл хэрэгт менежерүүд, төрийн албануудын үйлдвэр тэр хичээл зүтгэл маш чухал юм аа. Тэгээд та бүхэнд их баярлалаа. Өнөөдөр манай энд одоо 11 өнгөрч байна, 12 болох гэж байна шөнийн. Энд та бүхэн өглөө болж байна. Тэгээд хэв дамжин алгасан өөрөө багш хүн учраас ингээд та нартай хичээл заасандаа би өөрөө их баяртай байна. Хайр нутагтай байгаа ч гэсэн тэгээд баярлалаа. Энэ сэтгэлдлүүд дотор төрийн албан хаагчдын цалингийн тухай эдгээр тодруулж байна. Бид нар энэ шинэ хууль дээр, төсвийн хууль дээр яг энийг барьж байгаа. Нэгд нь бол төрийн үйлчлэгээний албан хаагчдыг цалингийн доод жишгийг нь тогтоогоод дээшгээ одоо хэдийг ч авах боломжийг бүрдүүлж байгаа хувийн секторын зарчмаар. Мөн одоо төрийн захиргааны өгөн тусгай бусад төрийн албан хаагчдыгаа ажлынхын тоо чанар тохирсон цалин олгох системд орж байгаа. Ингээд бас доод жишг нь байна. Дээшгээ яаж олгох нь бол одоо чөлөөтэй байх ийм одоо боломжийг бүрдүүлж байгаамаа. Цалин хөлс чухлын чухлаа гэдгийг зориуд хэлье.
Тэгээ сайхан сургалтууд зохион байгуулсан бүх хүмүүстээ дахин талархлаа илэрхийлье. Баярлалаа.